Эндэнгөөгөө юу? Эндэнгөөгөө ханаа. Би болохоор өөрөө готрон хүн биш аюу тийм өөдрөг хүн байхгүй. Хариулахгүй байсан ч болно гэдээ асуучгүй. Тэг 2000 төгрөгөөр шагнуулаад би бүр ёо амар баярлсан. Тэгээд чи дандаа л нөө шар мэдээнд л бичигддэг байлаа шүү дээ тий. Өсөж гин гой хоол мол авч өгөөгөр тэгээд оюутын чин гой хоол идмээр л байгаа шүү дээ тий. Тийм би бас амьдралаараа бас гой ном бичүүлэл гоё юм аа гэж боддог л доо. 60 түмний хүн байсныгаа мэдхгүй үнтэй суудсан байж дээ бүр амар зөрөг гаргаад. Ер нь бол тэгэл нөөний 50 дугаар хийгээл би миний өс засалт хувцсанаар дуусаад гэхгүй. Мэдээлэл дарддаг юм байна гэсэн юмыг бас дөнгөж сая өөрийнхөө биеэрээ мэдэрлээ. Бүр сөүл юу лээ? Хийвэл бүү аа. Хийвэл. Хэлгээд таашаа. Бас хөөрхөн судалгаа хийлэлтэй өөрийгөө ихэд нээлттэй open mind хүн гэхийн алиа мардсан юм байна. Гэтэл яг амьдрал дээр эсэргээрээ хаалттай хүн юм байна гэж би дүнсэн. Гэт юмаа нэг ярьдгүү тий нээлттэй юм шиг хэрний хаалттай. Энэ бол тийм бас айхтар зан л да. Магадгүй тайзны од байх тэр хувьтай билэн таныг ийм болгосон юм болов уу? Би ер нь бол өөрийгөө нээлттэй л гэж бодоод. Ер нь бол анх дуучин болохтой бол хаалттай байсан. Ягаад гэвэл яг анх гарч ирсэн миний одоо имиж бүрдүүлэлтийн үг юмд одоо нөгөө нэг сэтгүүл дээр сонин дээр бичигддэг байсан тэр тухайн үе чинь дандаа л нөгөө шар мэдээнд л бичигддэг байлаа шүү дээ тий. Тэгэхээр чи хүн одоо ингээ нуруугаа ахуулсан юм шиг болчдөг юм байна. Тэгээд түүнээс хойш одоо нэг уран бүтээлч хүн рок попын тогоондоо олон жил чанагдаад одоо бараг 30-аад жил рүү ортчлоо шүү дуулаад тий. Тэгэхээр чи энэ хугацаанд одоо хүн өөрөө чанагдаад задраад нээгдээд ер нь бол нээлттэй болсон гэж би айхтрах үед айхтар байд сураад. Гэтэл яг юм эмэгтэй хүн ээж хүн болсон хань те ер нь оюун зөөлөн л хүнийг өрөвдөх энерги сэтгэлтэй л байдаг л да. Ялангуяа урлагийн хүн чинь те амархан уурлна, амархан баярлна, амархан гомдно гэх мэт чинь. Тэгэхээр ярилцлагын ихэнд хоёулаа нэг юм тохирё. Би бол одоо сэтгүүлчний хавьд асуух зүйлээ асууя. Энэ бол одоо миний хувийн асуулт гэхээсээ илүү олон нийтийн дунд байдаг элдв госип яриа худлаа үнэ мэдэгдэхгүй цуу тэ тэрэнд магадгүй нэг бодлын хариулт өгчүүл бас зүгээр юм шиг ба. Хоёулаа тэг үе тэнгийнх болохоор би асууя. Хариулт хэсгээ өөрөө мэднэ. Энэ удаад жоохон нээлттэй өөрийнхөө багчээ. Хариулахгүй байсан ч болно гэдээ асуучгүй. Тэгэхээр тайзан дээр сэрчмаа гарч ирсэн цагаас хойш рок попын төдийг олонний хайрыг татсан байдаг. Хайрын дууч шуухай, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Тийм амир нэрмэр авсан юм. Тийм л юм уншдаг байлээ шүү дээ одоо бидний үед бол. Тэгэхээр огтхонч түүрт хэмгүүгээр тайзанд тэгж хүлээн зөвшөөрөгдөж урлагт цахиур хагалах сэрчмаагийн давуу тал нь юу гэсэн юм бэ? Ер нь бас нэг цаанаасаа бас нэг тийм томилгоотой урлагийн хүн болох ёстой ч гэдэг ч юм уу нэг тийм заасан хүний амьдралын бас нэг зурлах ч юм уу тий. Тэрэнд бол би бас тодорхой хэмжээр итгэдэг л дээ. Манай гэр бүлд ямар ч урлагийн хүн байхгүй өрнө яагаад би ингэ урлагийн хүн болчихвоо тий гэдэг ч юм уу. Урлагтаа ингээд ороод уран бүтээлээ хийтэл одоо ингээд маш олон хит дуутай болцсноос миний хувьд бусад дуучтайгаа харьцуулахад болсон чинь маш том аз шүү дээ тий. Ганц хоёрхан хит дуутай дуучдч байна. Хит дуугүй дуучдч байна. Маш олон хит дуутай дуучтай. Тэгэхээр ингээ хараад хахад яг анхнаасаа ингээ урлагийн сургуулаар яваад мэрэгжлийн урлагийн нарийн мэрэгжлийг сураад ингээ явчихаар яг ясны одоо уран бүтээлчтэй урлагийн хүн гараад ирж байгаа учраас энэ маань бас их нөлөөлсөн болов. За тэгээд сайхан ээж аавын маань одоо хамгийн отгоо охин болж төрсэн охин гэдэг утгаараас ээж аав маань охиныгоо бас тайзан дээр гараад ингээд дуулахад бас голөгдохгүй хэмжээний охиныг бас төрүүлж чадсан юм болов тий. Тэгэхээр яалтчгүй одоо аав ээжтэй талархах сургуультай талархах одоо энэ юм бол яалтчгүй гарч ирсэн л да гэж бодож. Тэгэхээр гоо үзэсгэлэн бол зэвсэг тий. Ялангуяа урлагийн тайзан дээр бол эд шидийн гэмээр нөлөөтэй гэж ярьдаг. Та санал нийлэх үү? Магадгүй нөлөөлөх байх шүү. Ягаад гэвэл нөгөө зураг авалтан дээр ч гэсэн фотогеничний юм байна, юм байх ёстой гэдэг ч юм уу тий. Бас нөгөө нэг тэр бол яалтчгүй вид чухал, тайзны соёл чухал, одоо жүжиглэх хавьяас чухал гэдэг ч юм уу. Тайзан дээр бас тодорхой хэмжээний цогц байж л бас хүмүүстэй үзэгчдийг хүндэлсэн гоё цогц бүтээл
юу урлагийг харуулна шүү дээ, тоглолтыг харуулна. Тэгэхгүй бол маш сайхан дуулаад гэтэл тайзны соёлгүй ч юм уу, эсвэл тайзны хувцлалт байхгүй ч юм уу, тийм байвал бас учир дутагдaltaй шүү дээ, тий. Сэрчмагийн хувьд хөөхөн царай, гоо үзэсгэлэн урлагийн карьер чинь ямараар нөлөөлсөн бэ? Хэр их нөлөө үзүүлсэн бэ? Тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байх гэж боддог. Гэхдээ би нүуний хөгжимчин шүү дээ, одоо Европын хатан хөгжим гэдэг чинь хийлтэй. Хийл хөгжмийг яагаад сурсан юм бэ гэдгийг бодоод ангууд эргээд дуутаагийн холбоод бодонгууд хийл хөгжим чинь өөрөө юм хар грифэн дээр ингэж мэдрэмжээр ингэж тоглодог юм байна. Гитар шиг бэлэн ладууд байхгүй те. Тэгэхээр миний мэдрэмжийг 6-7 настаас маш сайн хөгжүүлсэн байгаа байхгүй тэр хөгжим. Тэгэхээр би бүхэл зүйл дээр хийл хөгжмөө тоглоод сурцсан тэр хүүхдийн мэдрэмж фундамент суур тавигдсан учраас дуулахтаа хүртэл ингээ хөгжмөдөд байгаа юм шиг дуулаад байгаа нь бусад одоо дуучтаасаа миний ялгарх бас онцлог юм болов тий. Мөнх дуунуудынхаа ард хийл хөгжмөрөөр тоглоод бас уйрааж гин тий. Тэг хийл хөгжмөшгөө бас магадгүй уян зөөлн дуулж гин гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бүхэн одоо миний ээжийн олон сайхан дуунууд бас нөлөөлж бас өөрийгөө бас онцгой арай содон харагдах бусад дуучтаасаа ялгарх бас нэг юм онцлог болж өгч чадсан баха. Банк тоглодог одоо соло тийм хийлийн айц гэж байдаг. Банк тоглодог соло эзгэвэл одоо өөрийнхөө уран бүтээлийн дуунуудад тоглосон дуунууд нь соло уран бүтээл болчихж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Сэтгэлийн драм, Чимийн нэрнэ гэл одоо дуунууд нь хайр иргсэн хавар киноны дуу энэ дундуур дандаа хийлээ тоглосон гэдэг. Ганцаараа гоцлсон хэлгийвэл сая тоглолтын дээр нэг уулын горих гэдэг чулуунгаа тэрийг тоглосон. Одоо сургуулийнхаа хийлийн ангийн ансамблийн дүүнертэй. Тэр бол хүмүүс бол маш дандаа л сэрч мөн хийл тоглож харагддаг болохоор маш гоё сюрприз болж чадсан баха. Дан хийлээр явсан бол одоо хаана байх байсан бэл бодож үтсэн. Бодож үтсэн. Одоо дан хийлээр явсан бол хийлийн багш болцсон байсан байх тийм. Хийлийн багш тийм. Яг сургууль дээр явчаал тийм. Эргээд хөгж мужигийнхаа консерваторт яг л хийлийн багшаа хийгээд ч юм уу тэгж явсан байсан байх. Гэхдээ би одоо яг миний бакалавр магистр болохоор яг нөгөө дуулах урлагаар явцсан учраас дуулаачаараа хэрвээ явсан бол дууны багш магш гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү болох байсан байх. Хэр даацтай од болж чадсан бэ? Янз бүрийн бөөли, тэр янз бүрийн хил ам тий. Даацтай од гэх юм бол ер нь бол одоо яг дуучныхаа карьерт бол бас дээвэрлэлүүгээ бас оргилдоо хүрч чадсан байх л гэж боддог. Яагаад гэвэл хүний амьдрал чинь одоо ингээл юм эргэлтэндтэй циклэр тойроо явж байдаг. Дандаа л оргилдоо байгаад тахгүй шүү дээ тий. Буугаад ч явж гин тэр хооронд одоо сайхан охтуудыгаа төрүүлээд уран бүтээл гэдэгтэй адилхан одоо маш том бүтээл шүү дээ тий хөрхөн хүүхдүүд гэдэг чинь тэгэхээр хувийн амьдралдаа ч анхаарсан үе байна. За уран бүтээл дээж анхаарсан үе гэл тэгэл амьдралаа даал яваал одоо өнөөдрийн өдрийг хүртэл явж байна да. Амьдралын өмнө бууж өгөх мухардах үе байсан уу? Бууж өгөх мухардах үе бол мэдээж хүн болгонд л байдаг. Яг нөгөө нэг хар бараан мэдээгээр болуулах чанс яг хэцүү шүү дээ. Ээж аав маань амьд байх үед л амар хэцүү байсан. Тэгэл нөгөө нэг өр хүүхд маань өөртөө зөв явсан зөв хүмүүс чинь насаараа ингээд 50 60 жил суудсан хүмүүс чинь байж болохгүй мэдээ гаргал чинь бүр гайхна үстэй тий. Гэтэл хүүхэд нь зөвл яваад байдаг. Гэтэл бол үнэхээр одоо сэтгүүлчд маань ингээд хар буруугаар бичээд байдаг яасан юм байна гэдэг бол яг урлагийн охинтой дуучин охинтой болол ээж аав маань ойлгосон байх л та. Яг энэ дээр бол би юу анх дуучин болж байхдаа айгу сэтгэл эмзэглдэг байсан амар хэцүү тий. Тэр Сэрчмагийн тухайд дуучнаас хийлж, мэргэжлийн хийлж дуучнаас гадна манай сэтгүүл зүйн салбартаас нэлээд эрчтэй карьер хөрсөн байдаг. Маш олон хүнийг ярилцлагын нэвтрүүлгээрээ дамжуул нээсэн. Гэхдээ хизээч өөрийнхөө хувийн амьдралыг хэвлэлд нээж байгаагүй гэдэг тийм одоо юу. Чи тийм дүгнэлттэй хийдэг шүү. Цайц хэрэгэмтэй тийм дүгнэлттэй. Би ч бүр хамаагүй юм хамаагүй л ерөөсөө ярьдэн шүү дээ. Тийм. Тэгээд зөв зүгээр ажил буруутан болцсон болгоны хүн байдаг шүү дээ. Ер нь зүгээр ажил буруутан болчиход байдаг шүү. За тэгвэл анхны нөхрөө ярина. Анхны ч гэжтэй тий. Уусаа нэг л үлдсэн. Өчтөн бэ тий. Ноён Баярт. Баяр шүү. Өвөр Монголын Баяртай. Ноён Баяр Өвөр Монголын тэргүүн баян толгой бизнесмэнүүдийн нэг гэж л яриад байдаг. Тэгээс өөр бид нар тэргүүн баян биш ээ. Маш тийм шуугантай хөрөнгө хийгээд гэтээ удахгүй бас маш дуулын шуугантайгаар салсан.
Тэр бол угаасаа л хүний амьдралын л одоо амьдралтаа үзэхстэй хүн чинь одоо салж нийлдэг хорвооч тий ганцхан би ямар салж нийлж байгаа ш. Тэр бол ерөөсө тоодгүй хамгийн гол хөөрхөн хүүхдүүдтэй болох гэж тий энэ хөөрхөн хоёр охиныгоо төрүүлэх гэж л би одоо битээр холбогдсон юм болоо да. Тэгээд хүмүүс салж л байдаг, нийлж л байдаг. Тэгээд анх би нөгөө нэг Бээжин сургуульд Beijing Language Culture University гэдэг сургуульд сурч байсан байхгүй юу. Тэгээд өвөр Монгол карьер манаас айгүй амжилттай байхаар харагдчихсан учраас би тэр хэл соёлыг судлах хэрэгтэй болсон. Тэгээд тэнд оюутан болоод айгүй гэр бүлээ ээж аавыгаа ах эгчээгаа найз нөхдөйгөө санддаг байхад одоо миний экс айгүй надад хань болдог байсан. Тэгэл хурж ирэл өсөж гинөө гой хоол мол авч өгөөгөр тэгээд оюутын чинь гой хоол идмээр л байгаа шүү дээ тий. Хоолнд л явцсан юм шүү. Бараг хоолнд явцсан юм шүү тий. Тэгэл ах нь болохоор тэнд элчингүүдийн гудамжинд бас бага нэг өвөр Монгол хоолны газар ажилладаг гэсэн байхгүй. Тэгэл тэнд очиод хизээч ярьдгүй юм ярьчлаа. Тэгэл тэнцээ очиод амар гоё халуун тогоо идэл амар гошилтой халуун тогоо идэл амар гоё юм аа гэл тий. Тэгэл аавынх нь бас нэг насны нойр нь болол тэн дээр би чамайг дуулуулах гэсэн юм болох уу гэл тэгээ мигээл ер нь ах тэгж танилцчихсан байхгүй юу. Тийм тэгэл би ерөөсөө тэр X-ийг бүр амар баян маяг ч гэж мэдээгүй. Ер нь бол боломжтой яг мөнгөтэй бизнесмэнүүд бол одоо дэлхий дээр төдийгүй манай Монголд зөндөөл их л байна те. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг хэтрүүлэхтэйгээр амар тэргүүмэргүй баян маяг амар яриад байгаа болохоос зүгээр бизнестэй л амжилттай л явсан хүн. Түүнээс тийм амар одоо тасарсан нисдэг тэрэг ундаг, усан гоц ундаг мундаг тийм баячууд бол биш шүү дээ. Баян хүн биш. Тэгэл битээр анх суужсэн тэгээд хөөрхөн охинтой болоод амар тэгээд хамгийн гол нь битэрийн тохирог үзүүл бол яг хоёр өөр улсын хүм одоо соёл гэх юм уу тий соёлын ялгаралаар битэр бол таарахгүй юм байна тэгээ мэдсэн тэгэл угаасаа салцсан одоо ч гэсэн тэгэл яг хүүхдүүд маань дундаа байгаа учраас тий байнгын холбоотой хүүхдүүдээ яаж нээж ин гэл баян холбоотой нэг мөнхийн холбоотой найзууд юм шиг л болчихж байгаа. Хамаатан садар шиг л тийм болчихж байгаа. Ах トゥ хоёр болсон. Ах トゥ хоёр насны зөрүүтэй юу? Тийш насны зөрүүтэй 10 насны зөрүүтэй байсан. Юу ч бах тий. Одоо бодоход тухайн үед тэр салсан тухай сенсац бас амар штэ тий. Сэрчмаа яста $350 юм билүү. Range Rover авсан л юм. Дараа нь яста машиныхаа цонхыг хаглаад бараг хятадын цагдаад баригдсан гин. Тэгээ бүр өстө бараг өвөр Монголд бараг ар Монголын нэр хүндийг шороотоо утгасан л гин. Тэгээ бараг хөөгцөн гин гэдэг ч юм. Тэр нэр ямар дураараа тийм домог шиг юмнуудыг бол үлгэр шиг юмнуудыг бол бирсэн бэ. Бүр 1 жил амьдэрсэн. 1 жилч бараг хүрээг байх тийм. Хүүхдээ гаргаад манай том хураач нэг 5 сартай байхад л алсан шүү дээ. Тэгэл дараа нь ирсний дараа баахан тийм үлгэр шиг юмнууд зохиол би өөрөө угаасаа дандаа харж сюрприз авдаг яг тэргээрээ л сюрприз авч харсан. Тийм тэгээд миний хувьд бол яг тухайн үед бол хүүхдийнхаа амьдрал одоо эрүүл бойжих тэр тал дээр л нялх битэйсэн болохоор тийм нөгөө жоохон салцсан учраас тэрэн дээр л анхаарсан. Тэгээд би шууд одноо өгчээ уднаас ток шоуд ярьслаг намайг дуутахаар нь за яад ингээд очиод тэгэл яагаад салуу яавыг л бас л асууж штэ. Тэгэл би салаад ингээд ирсэн. Тэргээд гисэн чинь арт хүмүүний дуучаа учраас одоо арт хүмүүс маань бас надад хайртай байсан юм байна гэдгийг би ингээд салсныхаа дараа олж харж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед арт хүмүүс амар уурс намайг харамлаад те би ч арт хүмүүний хүн байсныгаа мэдгүй үнтэй суудсан байж тээ түгээр амар зөрөг гаргаад тэгээ яана салчлаа болчлаа гэхэд эргээд ярьслага өгсөн чинь арт хүмүүс нэг хэсэг амар үзээ ядж байгаа юм шиг тийм комментууд биччихсэн. Эргээд ингээ те зүгээр штэ сэлэв угаасаа л хүний амьдралтай салдаг нийлдэг хорвоо ийм юм зөндөөл тохиолддог. Зүгээр штэ дэжгүй штэ бүсгүй минь улам ирч хүчтэй байгаараа чи чадна шүү энэ төр гэсэн зөндөө олон тийм урмын одоо коммент мессежтэй PM-ууд орж ирсэн. Тэгэхээр тэндээс би бас амар хөөрхөн урам болсон. Бараг нөгөө өвөр Монгол хүнээс салсан ч болж гисэн баг тийм бараг баярлаад тийм шүү те. Бараг салаад зүгээрээ сайхан Монгол залтуудтайгаас өө гэдэг авч. Хүн болгонд л ийм асуулт байгаа тийм. Сэрчмаагийн хоёр охин нэг аавтай. Тэр бас аюу сонин хүний бас нэг ийм нандин мэгтэй хүний нэг тийм чанар байх шиг тий. Сэрчмаад ирчүүд мундаг үл илгүүдээ мундахгүй штэ тий. Гэтэл ингээд охиныхоо автаа амар тийм дуйлаа шуугантай хурим хийчээд 6 сарын дараа салчиж байгаа юм. Тэрийг ботхолоор хайргууч юм шиг. Тийм төрснийхэн дараа 5 сартай багтан салсан юм байна. Тэр их омдлон зангих байх тийм. 1 жил ч юм уу. Гэтэл эргээд дахиад тэр хүнийхээ хүүхдийг дахиад гаргасан гэхлээр тэр хооронд тэр хайр байгаалсан юм шиг. Ер нь бол яг ийм шүү дээ нөгөө нэг
хүн одоо ингээд залуудаа бас амар омголын байдаг юм шиг байгаа тийм омголын зан аштай одоо ч гэсэн тэр байдаг. Гэхдээ яг юм үзхийн хэрээр амьдралыг туулсан туултаараа хүн гоё одоо тийм төлөвшөж бас арай уужуу болдог ч юм уу тийм үе байдаг л баг. Гэхдээ угаасаа битүүр амьдрал бүтэхгүй байсан учраас тэрний салтай өгсөн гэж бодож байгаа. Гэхдээ манай охин ганцаараа байх нь бол зохимжгүй санагдсан. Ямар нэг хантай одоо дүүтэй, эрэгтэй дүүтэй ч юм уу, эмэгтэй дүүтэй ч юм уу байх ёстой гэж би бодсон л доо. Тэгээд тэр үүднээсээ би угаасаа ганцаараа явж исэн учраас ерөнхийдөө дүүг нь бол гаргасан хамгийн зөв шийдвэр гэж бодоод гаргасан байгаа. Тийм. Угаасаа ирээ гэж ирсэн. Тийм дараа. Яг 7 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр 7 7 насаар ихч гэсэн үг шүү дээ. Их чинь манай охиноос тийм бага охиноос 7 насаар ихч гэдэг чинь тийм 7 жилийн дараа гарсан. Тэгээд чи өөрөө бас кино шиг л амьдрал шүү тийм ээ. Хүн болгоом дахиад тохиолддог зүйл. Тийм би бас амьдралаараа бас гоё ном бичүүлэл гоё юм аа л гэж боддог л доо. Тэг хүн болгоны амьдралаа олонний танил хүмүүсийн амьдрал гоё зураг хөрхтөө ингээл бас гаргахад бас яагаад болохгүй гэж гоё шүү дээ. Дараа нь нэг намтарчилсан ном киногоо хийгээгүй юм чи. Намтарчилсан ном бичүүлээс гоё ч юм уу гэж бас боддог. Яагаад заавал эсвэл 70 80 хүрэхээр бичих хэвтэй тий. Одоо яг ийм үедээ бид нар бичиж болно шүү дээ. Тэр киноныхоо хальсыг аваад өргөжүүлэх хэвтэй юм шүү. Тийм шүү дээ яг үнэ. Тийм. Чимэрхүү. Тэгээ хоёр дахь охиноо гаргасан гэтг чинь дахиад суух орон зай байсан л юм шүү. Ер нь бол би яг суух орон зай гаргая гэж бодоагүй шүү. Анхнаасаа л угаасаа би охиндоо л дүүгийн гаргаж өгнө л гэсэн бодлоор гаргасан. Түүнээс бол ерөөсөө сууя гэсэн бодлоор тэгж гаргаагүй. Анхнаасаа л би нөгөө нэг сална гэсэн шийдвэрээр өмнөж байсан учраас тийм. Сална гэсэн шийдвэртэй өмнөж байсан учраас яг тэргээрэл байсан. Тэр нь хамгийн зөв шүү дээ тийм. Хүн амьдралдаа одоо хийвэл хийтэй юу лээ хийвэл бүү аа хийвэл хэлгээд байгаа шүү. Хураа хэд хүрч вэ? Хураа маань одоо 15 нас хүрчлээ. Тэгээд ментолик гэдэг амьд хөгжмийн хамтлаг байгуулсан бүр. Тийм. Тэгээд өөрөө яг гоцлол дуучин солистоор нь ажиллаж байгаа. Би одоо яг ингэ бодож байгаа байхгүй. Би урлагийн сургууль оруулаад миний охин яг наа чи өглөө 8-аас оройн 8 хүртэл ядарна гэдэг би зүгээр л энгийн сургууль, хэлний сургууль явсан. Тэнгүүд яалтчгүй ингээд нэг урлагийн үний ген хүүхдэд нөлөөлдөг юм биш. Яалтчгүй ингээд би одоо гэртээ дуу муугаа давтах ч юм уу тэр байдал нөлөөлдөг юм уу хаашаа тэгэл айгүй дуулах дуртай ингээл урлагт айгүй хайртай өөрөө бүр оролдоод бөмбөр тоглоод байна. Оролдоод өөрөө гитар сурчлаа тий. Тэг ингээд дуулаад хоолойныхын тембер нь болохоор бүр надаас илүү өтгөн гоё, надаас илүү хүчтэй дуулахаар тийм дуулч болохоор байгаа байхгүй. Өсөх ирээдүйтэй дуучин болох тийм хандлагатай харагдсан. Тэгээд хамид хөгжмийн хамтлаг байгуулаад юм Сэрүүн гаа гэсэн мэдрэмжтэй нэр байгаа л да. Тэгээд алын хүнд жамбал болж шүү дээ тий. Тий, ер нь бол альтернатив shoegaze стайлаар тоглодог тийм хамтлаг. Одооны хүмүүс ч амар их тийм альтернатив рок чиглэлээр сонирхдаг болсон байна. Piercing энтер хийдэг болсон байна тий. Шал биднээс шал өөр болсон байна. Баг нь хийдтэй. Баг нь болохоор хүсэл нар охин маань 8 настай. Хүсэл нар. Тийм бас айгу ховор ганцхан ширхэг нэр байгаа Монгол улсын хэмжээнд. Би тэгээ ер нь бол тэгээд өөрийнхөө амьдралдаа өөр хүүхдтэй бүхэл зүйлээ одоо care халамжаа ингээд зориулсан учраас заавал яарал би одоо ингээд бушуухан өөр хүнтэй суух хэрэгтэй гэдэг ч юм уу тийм бодоагүй. Тэрнээс илүү угаасаа цаг нь болох юм бол цаанаасаа ингээд өгөгдөх хүн гараал ирж шүү дээ. Тийм учраас би заавал яарад хүн хайсангүй ингээ гэж утсангүй өөрийнхөө амьдралаа өөр хүүхдтэй охтуудтай л бүхэл зүйлээ өнөөдрийн өдрийг хүртэл өөрийгөө үрээд одоо галаа өрдөөд л явж байна да. Гэхдээ бас чанга шүү тийм ээ ганц бие хийж амьдрал гэдэг чинь бас тийм амар зүйл биш шүү тийм шүү дээ. Гадаа гарч ир болоо дотроо ч юм болоод гэдэг шүү дээ. Өөрөө тэгэл хүнс мэс хөхмнүүдаа цоглуулчин хоолундаа хийчин тэгэл ер нь хүүхдүүдтэйгээ найз шиг л байдаг манай ялангуяа томтойгоо бол тий яг л найз шиг ээжээ адааны стил юм болцсон байна та ингэж будуул гоё мой гэдэг ч юм уу тий зөвлөх будах хүртэл зөвлөхийг хийж гин хувцлах зөвлөхийг хүртэл бас хийж гин тэгэхээр амар тийм хөөрхөн хүүхдүүд гарах чинь бас амар аз жаргал юм биш үү тий хүүхдүүд шүүр шүү дээ тийм ээ тий бүр нялх бийтэй байхтай эмэгтэй хүн ч бол амар стресс тэмцэн төрсний дараах стресс гэлтэй дааврын өөрчлөлт тэгэл зөндөө юм дорол бөө бараг хүнээс би одоо салчлаа одоо хэзээ хүнтэй суудгүй суугаа салцсан юм шиг бүр бараг би одоо ингээл өнгөрлөө будаа боллоо гэдэг ч юм уу амар стресс санаагаар унаал ингээл стресстэй л амар боддог байсан бол олон жилийн дараа цаг хугацаа гэдэг бол хүний зүрх сэтгэл бүх юмыг ангаад юм байна тий. Тэг ингээ харангуут хоёр хүмүүс л миний мотивац авч одоо яагаад амьдралын маань гоё одоо ганц гол учир шалтгаан болсон юм ш тий.
сайхан Монгол залуутайгаа суух болоогүй. Эндөнгөөгөө юу? Эндөнгөөгөө ханаа. Нэг залуугийн сураг дуулдаа. Эндөнгөөгөө маань одоо энэ тэнд явж л байгаа байлгүй гэж. Одоо тэгтээ би сингл статустай ганцаараа л явж байгаа. Тийм. Тэгэхээр цаг хугацаанд болохоор нэг сайхан одоо үнтэй найзлах ч юм уу. Тэгэхээр одоо орчин үед одоо ягаад эсвэл boyfriend girlfriend ч юм уу тийм байж болохгүй гэж те. Заавал яг үнэхээр суух хүн л гарахгүй бол эсвэл нэг хүүхдийг бас дахиж өнжрүүлээд ч юм уу. Эсвэл салаад одоо нөгөө нэг танихгүй яар цугаад салах ч юм уу тийм гарч болно шүү дээ тий. Хүн ер нь амьдралдаа насанд явсан ч гэсэн насан туршдаа хүн суралцаал алдаал ингээл туршлагачаал ингээл явж ийл юм л шүү. Түүнээс бол одоо ингээд энэ насанд гэдэг ч юм уу одоо амар хашир болсон ч юм уу хязгаарч алдахгүй болсон ч юм уу тийм зүйл бол огт биш байт юм л. Сүүлд нэг Америкт амьдардаг байсан нэг Монгол залуугийн тухай яриа гарсан, мэдээ гарсан. Бага юу? Одоо ямар ч тийм байхгүй. Миний хувьд бол ганцаараа л намайг ингээд одоо эргүүлдэг ч юм уу, найзлын үерхий гэдэг ч юм уу, тийм зүйл зөндөл байдаг. Хүний амьдралд хоорондоо үерхэд ч юм уу, салаад ч юм уу зөндөө олон зүйл тохиолддог шүү дээ, тий. Тэгэхээр түүний л адил одоо магадгүй одоо буруугаар ойлгож ташаа мэдээл гардгаараа л тэгж гарсан баг гэж ойлгож байна. Тэгээд танаа юун дээр гарч ирсэн шүү дээ. Дээр. Тэгэхээр би чам руу яриад одоо энэ ташаа мэдээл гарсан байна. Би бас ингэмэр гэн яагаад гэвэл хоёр хүүхэдтэй ээж хүн болохоор дандаа л ингээд насаараа л би ташаа мэдээлэлт ингэж дундаа бас амьдрмааргүй шүү дээ. Тэгээд дээрээс нь урнаага таньдгийн хувьд би яг өнөөчрөө хилээд бас ингээд явж байгаа. Юу шүү дээ гэхгүй. Тийм шүү дээ. Би одоо инеехгүйгээр ярьслага хийх гэсэн бас л инээгээд гэх юм ба тий. Угийн юм алаа юу? Ер нь бол амар инээд муутай юм шиг гон тий. Тий ер нь айгуу тий инээд муутай тэнгуүтээ өөрийнхөө ярьсан дээр одоо шоолоод инээгээд байхгүй дотор хүмүүс маань. За emotion хамтлагаас Сэрчмаагийн урлагийн карьер баг эхэлдэг. Одоо ч гэсэн яригддаг шүү дээ. Emotion хамтлагийн дуучин байж агаад хамтлагийн одоо продюсер Чимбаттай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас хамтлагаасаа одоо гарч явсан гэд ярьдаг. Яг юу болсон юм бэ? Хэзээ ч юм байхгүй ч хэлтэ тий. Ер нь бол тухайн үед сонир сэтгүүл одоо дандаа л би шараар гардаг байсан гэд түрүүн ярьлаа шүү дээ. Алтан микрофон наадмын Хэвлийн Баатар хүртэл цомтой. Би яг тэр үед Хэвлийн Баатар цомоо авах үед би салхин цэцэгдсэн байсан бохоо 20 настай. Бүр ямар мэдээ гарч ирсэн гэж салхин цэцэгтэй гэртээ ингээд твтж яхад сэтгүүлчд өө Сэрчмаа ингээд баг тийм ингээд баг хүчндүүлээ гэртээ твтчих гэсэн тийм мэдээ гарсан. Би бүр oh my god ямар амар юм бэ? Ерөөс ширүү байсан шүү. Тийм амар ширүү байсан. Бүр хизээч одоо ингээд төсөөлөхөөргүй юмнуудыг би өөрөө дандаа ингээд хэвлэл мэдээлэл сонингоос өөрөө олж авдаг байсан. Би их уйлжсэн бах та тий. Тийм бүр аим шоконд орж тэгээд шоконд оруулж ирсэн тийм госип юу хийсэн бэ? Хамгийн уурлалт нь аав маань л их амар уурлаж гомдож тэр редакц тэр нь очиестэй миний муу хайртай баг охиныг яагаад ингэ тийм гэ. Тэгэхээр би яах юм бэ аваа нэг ч гэсэн уран бүтээл хийжсэн дээр тэгэхгүй бол явж дуусахгүй болно сонир сэтгүүл байна тий. Нэг хүнтэй цагаа алдахын хооронд шинэ уран бүтээлээ хийгээд явж исэн дээргээд би тийм анхаарлын төвд болцсон байсныгаа хүүхэд байсан учраас мэдэхгүй байсан л да тухайн үед од болцсныгаа ч мдээгүй яагаад над руу ингэж дайраад идэг юм бол тол гэж бодоод байсан гондоо одоо ингэ дараа нь бодох нь би одоо ингээл нөгөө нэг хэвлэл сонингийн одоо борлуулалтанд амар төлөө үзүүлээд байсан хүн байсан юм байна л да тэрийг бол одоо ингэ сүүлдээ яхаа мэдчих юм нөгөө талаараас буян шүү дээ гэж сайлуулахаас илүү бас муулуулах нь хүнд бас илүү бас сайн байдаг ч гэж бас хүмүүс ярьдаг шүү дээ тийм бас ер нь бол их л муулуулдаг байсан. Гэхдээ одоо л уншигчдын маань бас цензуур шүүлтүүр чинь бас боловсрал нь дээшилсэн байна тий. Тэгээ Нимбат хоёрын шоун дээр ингээл Нимбачин тентстэй ингээл зочноо материаллах идэ. Оо наанста манай хүн ингээл хөөрхөн жигнэ л инээгээд. Тий намайг байхгүй болгоод. Гэхдээ цаа чин бүр ёо. Тий тэгэнгүүтээ чамуугаас хийчихье тий. Тий. Тэгэхээр бүр амар ингээл чих шатаал халуур гэл бүр хацар халуур гэл бүр амар тэгээд энэхээс өөр аргагүй байдал үүснэ. Гэхдээ Нимбагаас зөндөө олон алтны дэрэгд нөгөө гуй шарлан гэдэг шиг бас тий ямар ч үед бас ингээд төсөр төвчээртэй өнгөрөх ёстой юм байна. Ийм зүйлээр уурлах хэсэг юм байна гэдэг ч юм уу тий. Ер нь бас нэг ийм хөтөлбөрийн арга хэлбэр гэж бас юм байдгийн байх шүү те. Яалтчгүй тэр хүн удирдаад ингээд нөгөө залаад байгаа хгүй те. Би өөрөө залж чадахгүй дандаа залганд нь ороод удирдлаганд нь ороод ингээ өрүүл хаашаа бол би тийшээ гэдэг шиг яг тийм байдал үүсэжсэн. Тэгээд ер нь бас юм байдгийн байна да гэдэг маш сайн ойлгосон. Гэвч нэвтрүүлэх бол маш сонирхолтой болт юм байна тийм хүнтэй хамтдаа ингээд те нэвтрүүлэх наал те. Тийм.
Тэгээ амар марзан байсан ч гэсэн хүмүүс ингээд ёо сэрчмагийн маань яагаад ингээд ямар амар эвгүй асуултаар ямар доош нь хийгээд байна гэж хүмүүс хөрхөн өмөрөх ч юм уу. Тэгээ түүнээс ахуулаад анх ер нь намайг айгүй би жоохон дугаа ч юм уу анх гарахтаа юм уу даруухан бүрэг охин байсан шүү дээ тий. Тэнгүүт тэргээр нь л хүмүүс хүлээгээд авсан чинь амар их цамтай дуу ч юм уу чинь гэдэл боддог байсан бол нөгөө эмбатагаа хамт хахахаа гээл тий юм хүмүүс том хард дэвтэр гаргаж ирсэн. Шүнжэнгөө бэлдсэн асуултаа нөгөө зочноосоо асуугаал тий. Ингээд суухаар хүмүүстэй амар хөөрхөн санагдсан юм. Өө ясчмаа чинь ийм цан чанартай биш амар хөөрхөн ааштай шал өөр хүн байсан юм биш тэгээд хүн харах өнцг нь бас өөрчлөгддөг юм байлээ шүү дээ. Бас яагаад зогсооцсон юм? Ер нь бол тэгэл нөгөө 50 дугаар хийгээл би миний өс засалт хувцсноор дуусаад гэхгүй. Бүх хувцс маань дуусаад дахин нэг хувцас өмсгөөс бас бартер хийхгүй байсан гэж. Тэр үед имбаб дэлгүүртээ ярьчихгүй. Тэгсэн бол яг болох байсан тий. Тэгээ одоо ч гэсэн би тэрийг бас одоо видео контентын хамгийн анхдагч гэдэг утгаараа 2013-4 он сошиалд хин ч одоо видео контентыг одоо хүн болгон хийдэг болсон байх. Хаас өмнө би тэр чинь одоо тий 10 гаруй жилийн өмнө ингээ хийцэн гэдэг чинь бас анхдагчдын нэгэнд орцсон байгаа шүү дээ тий. Тэгээд одоо та нар ч араас өндөглүүлсэн юм биш үү нөгөө халам цуу яриа ялалт баажи тий. Яг үнэ. Тэгэл олон подкаст тэгэл одоо ер нь бүхэл юм дандаа л утсан дээрээс л явдаг боллоо шүү. Зурагт үздэг хүмүүс ч баг байхаа болсон байна тий. Сүүлд хөтлөгчийн карьер явсаар хагаад нөгөө Никтоны Баачгагийн нэг алдарт бүлийнээс болж зогссон юм баг тий. Тийштэй яг тэр өдөр чинь би нөгөө нэг өөрийнхөө нэвтрүүлэгтээ 25 дугаар төлөөс би нэвтрүүлэг хийдэг байсан юм. Бас юм бол хэлээ. Адилхан бас нөгөө нэг амин нэгтэй ижил нэртэй найзтайгаа хийдэг байсан. Тэгээд зочноор 50 батхайгаа Баачгахайгаа урьчаад буцаад ингээ яг ковидын дараах үес төгжирсэн би ахыгаа би хүргээдэг гэсэн чи ах тгийгээд тэгээд замдаа ингээ таг төгжирсэн ярамгийн зам дээр тэгээд хаа ингээ лайв хийчихгүй хоёлаас би юусоо хийж үзээгүй штэ гэдэг. Хийгээд үзчих юм ахаа гэдгсэн чинь за яг тэгэхгүй юу гэ та ч бас хөвчлээ юм ярьдаг байцтэй гэсэн чинь тийм гээд тэгээ аминдаа хөрх юмтай өнгөө яриад тухайн үед бүр ямар ч хүн ингээ уурлахгүй ингээ бүгдээрээ лайк дараал инээгээд байсан. За бүгдээрээ л ингээ нийт хотороо л тэг зөксөлт хийсэн байсан байхгүй юу. Тэгэл маргааш нэг харсан чинь бинтгэн битээр хүчрхийлэгч болоод хувирсан. Харсан чинь бүр яг ингээ нэг бүр таслаа тавьчихсан. Сайтнууд ингээ тасалж тавьснаа бүгдээрээ ижил нэрүүгээр бүр битүүр бүр яг бүр начигтлаа ингээ акад болсон байхгүй. Яг ингээ бүх ингээ сайтнууд ижил нэртэй гарчигтай ижил тасалтайгаар ингэсэн. Тэнгүүт ингээл битүүр бүр амар шоконд ороод бүр утас маань бүр notification дарагдаад баг ингээ юу 2 3 өдөр би баг хуцаа унтраасан. Тийм тэгэл бүр Баачга ах ч гэсэн шоконд орсон байх. Би ахаасаа уучлалтгүйсэн. Би бас тэгэл нөгөө нэг үзэгчдээсээ зөв зүгээр өөрөө юу ч ярихгүй байж байгаад бас бүр утан болцсон шүү дээ. Тийм инээж агаал буруутгах. Инээж агаал буруутан болцсон шүү дээ. Би чи машинаа барайл явж байсан юм чинь тэгэл инээгээл явна шүү дээ. Ах онгоо ярьж байгаа юм чинь тий. Тэгээд яг заавчлаараа яг тэр үед Сэрчмагийн одоо яг юу ярьж байгааг нь ухамсарлаагүй гэдэг ч юм уу. Нэг тийм оюун дүгнэлт хийхгүйгээр нөгөө талаар жоохон фанатын сэтгэлээс юм болов. Телефоны Баачга гэхэр ч одоо бүгдээрээ л тий шүү дээ тий. Би болохоор ингээд инээдтэй мах маань автоматар л ер нь ярина те. Би угаасаа жолоогоо ярьж байгаа юм чинь ах маань ярьж исэн би ахыгаа дэмжээл энийг явж байсан. Лайв тим аюултай ахна шүү дээ. Тий. Тэгээ би яг тэндээс ойлгосон байхгүй юу? Ер нь хүн хэлэх үг, хийх үйлдэл бүх юм аягүй сайн хянжаах хэрэгтэй байна. Тэгэхэд лайв хийж байгаад ийм амар буруутан болох бас давхар нь халдлагад өртөж байгаа байхгүй тий. Эргээд нийгмийнхаа сэтгэл зүйн дунд битэр эргээд би нөгөө нэг нийгэмдээ одоо маш их дайралтанд өртөж байгаа байхгүй. Намайг ингээд маш олон хүн дайраад маш олон битэрлүү дайраад ингээд тий ийм байдал үүсэнгүүт хэрвээ надаас өөр хүн чин залуу байсан бол бараг уучлаарай би ийм хэмжээнд байж чадсангууд уучлаарай би сайн байж чадаагүй мэн бараг шууд сэтгэлээр унаад өндөр дээрээс шууд амиа орлох хэмжээнд тийм хэмжээнд хүрч байгаа байхгүй. Гэтэл намайг болохоор би болохоор өөр нэг тодорхой хэмжээний сэтгэл зүйн дархлаа үүссэн байж тэн багаасаа хэвлэлээр ингээд нүдүүсээр байгаад ингээд сэтгэл зүйн дархлаа үүссэн. Тэгээ дээрэс нь би их хүн шүү дээ тий. Би одоо өөхөх ирэхгүй их хүн гэдэг ч юм уу үрдээ галаа өрдөх ёстой удаан өрдөх ёстой би их хүн гэдгийг ойлгосон болохоор өөрийгөө өргөдөг. Тэнгүүт тэсэл 2 3 хоног ингээд тисч байж байгаа л
Тэгэл уцаасаасандаа хасаагаал тэгэл нэг нь уучлаарай намаа гэж бичээлэл өглөөний минь гэж утсан чинь зөв зүгээр болсон нөгөө дараадсан хүмүүс байхгүй болсон. Хөөхөн шлээ манаас ирчмаа. Тийм. Монгол хөөхөн шүү манаас ирчмаа. Тэгээд нөгөө нэг амар шуургалгаадсан нөгөө мас хаашаа явсан бүр тэр хүмүүс хаашаа явсан болов уу гайхаад би баг ингээд айгаад хин над руу дайрах бол баг блоклоход бэлдээд байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр ерөөс ямар ч тийм байхгүй болсон. Амар тийм нам тайван нартай өглөө болсон байсан. Тэгэл би бүр гайхаад ямар сони юм бэ те. Яагаад тийм бэ гэх юм бол зөвхөн гарсан ингээд мэдэн дээр стресстэй ингэж шуургалдаг юм уу? Яагаад ингэдэг эсвэл мартчихдаг юм уу те. Тэгээд дараагийнх нь мэдээ нөгөө нэг анд озор нэг 1000 хүүхэнтэй унтсан болоо 100000 хүүхэнтэй унтсан ч үлээ. Тийм нэг мэдээ гараад ирсэн. Тэрэн дээрээс дараа алцсан гаралт бүр амар шуургалж байна. Бүр баах юмар битүүр бүр тагчиг алга болсон. Мартагдсан. Тэнгүүд ингээд мэдээлэл дарддаг юм байна гэсэн юмыг бас дөнгөж сая өөрийнхөө биеэрээ мэдэрлээ. Бүр сөүлд. Just in case гэдэг чинь яг тэр тухайн нөхцөл байдалд сэрчмаад өөрийгөө зөвтгөх үнцэг байдаг уу? Миний хувьд бол тухайн үед бол олон нийтээр лайв хийж олонныхаа хайртай дуучныг бас хүргээд лайв хий гэдэг одоо тэр сэтэл санаа маань бас зүв байсан л да. Яг таг төвчсөн байсан юм чинь тий. Тэгээд тухайн үед тэгж яриад инээгээд тэр үед тэр ямар ч хүмүүс ингээд уурлаагүй бухимдаагүй инээжсэн маргааш нь одоо ингээд шууд бүх ингээд сайтууд зэрэг ингээд битүүр рүү дайрсан бас тодорхой хэмжээний битүүрт бас хардлагыг төрүүлж байгаа. Тэг яагаад ингэж вэ? Мэдээллийг дарах юм явагдаад байна уу? Яагаад вэ гэд тий. Тэгээд нөгөө нэг нийгэмд давлгаа шууд ингээ автоматар сайтууд зэрэг үүсгэчингүүд цаанаасаа цагтаагийн ерөнхий газраас шууд хараа яналтанд аваад надад цагтаа нар надруу ярьсан. Танаас мэдүүлэг авчихгүй ингээ ерөнхий газраас ингээ юм нийгмийн давлгаа үүссэн болохоор таныг яагаад ч хөө гэдгийг мэдэж байна. Бид нар яагаад ч зүгээр та мэдүүлэг өгөх хэрэгтэй бид нар тийм юм гэсэн юм гэж юун тухай. Одоо бид нар нөгөө ярьслага лайв хийсэн шүү дээ тий. Тэгсэн чинь тэрнээс одоо тийм тэрийг шалгах гэд хэрэг үүсчихэж байгаа байхгүй. Тэнгүүнд та налах тэр ирээд хэрэлцэж гэж ярьсан болохоор налах тэр ирээд та яриа өгөх үү гэж байгаа. Тэгвэл хүүшээ ч одоо онгоо яриад ингээд юу болсон. Би одоо 2 3 хоног ингээд нүдүүлчлээ шүү дээ. Одоо яана ямар хэцүү юм бэ? Би одоо өөр хүүхдээ сургууль соёлд нь хөрөх чинь би одоо чадахгүй шүү дээ гэсэн чинь за уучлаарай бид нар тэгвэл өөрсдөө очиод яачаа болох уу гэхгүй. Тэгээд тэд нар гадаа ирээл нөгөө нэг амар хөөрхөн инээгээл залуучууд аяг хөөрхөн ааштай цагтаа нэрсэн. Тэгэл та энэ талаараа зөвхөн юу байсан тохоо хөөрхөн ярьж байгаа. Би тэгвэл би юу ч болоогүй явж байгаа машин барьж явж байгаад юу ч нэг ч үг хэлэхгүй байж байгаад ингээ алууцсан шүү дээ. Тэгээд ийм л юм болсон бач гах маань өнгойрсон гэл тэгж яриад өөр хөвчлөлтэй. Тэгээд нөгөөдөл чинь тэгэл байхгүй. Яагаад гэвэл цаанаас нь бас нийгэмдэр юм давлгаа үүсгэхээр бас тодорхой хэмжээний бас шалгадаг. Манай Монгол улс гэдэг чинь бас аюулгүй байдалд тэр бүх зүйл нь бас хараа хэрцгний бодлогоос өндөр явдаг сайн байна гэдгийг бас ойлгосон л доо. Тэгээд нэвтрүүлэг маань зогсчдөг лүү? Тэгээд нэвтрүүлгээ ер нь зогсооч нэг 25 дахь телевиз чинь пэйж алдах гээд байна. Пэйж алдах гэсэн учраас тийм мэдээлэл хийсэн гэж алтаах надад хэлсэн. Тэгээд одоо миний хөргөчлөд нэвтрүүлгээ хийх хүүхээр пэйж алдах гэсэн болохоор намайг тийч мэдээлэл хийдэг нь яаж байгаа юм бэ гэж би амар гомдоод. Тэгээд за дараа нь бодож байгаад болёо би одоохондоо бас жоохон ингэж завсарлага авсан дээр юм байна гэд нэвтрүүлгээ зогсоосон байдаг. Тэгээ дараа нь бол 25 дугаар телевиз дээр би зөндөө олоодаа гарсан тийм нөгөө урт цагааны гудамж гээл шинэ жилийн арга хэмжээ, шинэ жилийн цэнгүүн гээл 31-ний шөнө гардаг. Тэгэл ер нь бол бас нөгөө уран бүтээлч хүн гэдэг чинь нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэгэл мэдээллийнхаа сувгаар бас гарч дуу хоороо хөргөж авсан л зөвлөдөө тийм. Сэрчмаагийн талаарх нэг уран сайхны кино хийгдэж гин гэж сурагдуулдаад бүр тэр үед тийм алуулсан байдаг. Энэ юу болсон бэ? Харин тийм бүр мартснаас гэдэг шиг. Тийм амар мартагдсан дуйлыг сэргийлээгүй. Тийм тэгээд аль 2012 онд тийм тэгээд аяж маань яг амьд байсан. Тэгээд тэр үед нэг чиний амьдралын нэг хэсгээр одоо ингээд кино хийя гэд Сүхбаатарын Батмөх гэд найруулагч кино найруулагч. Тэгээд миний анхны бүтээл учраас анхныхаа хүүхдийг үлгэдэж авахд бол маш их би хичээл зүтгэл үзүүлнэ гэд чи продюсераар ажиллаач гэд. Тэгээ окей гэд бид нар хамтарч ажилласан. Тэгээд тухайн үедээ тэгэл 150 саяар хийх төсөвтэй байжгаад нөгөөх маань 270 сая төгрөг болоо 2012 он шүү дээ. Тэгэхээр чин 270 сая төгрөг би одоо өрчнэ гэдэг чинь амар нөх түүхэн хэмжээний киноны зураг авалчих юм болчих жоохоо зөвхөн миний амьдралын нэг хэсэг байжээж. Тэгээ Германаас баахан 3 хөлсөлж авчираад Red One гэдэг камерыг хөлсөлж авчирлаа. Зэрэлдүүлэгч, дууны найруулагч процесс авсан юм шүү дээ. Тийм туслах дэпэ, туслах зураглаач гэх процесс яваад тэр чинь ямар их одоо зардал гарах вэ? Өөрөө тоглосон гэсэн үг үү? Үгүй би өөрийнх нь дүр өөрөө тоглоё гэсэн чинь чи чадахгүй жүжигч юм чи манай эхнэр тоглосон дээр гээд
Тэгээд их нэрийг харсан чинь надаас шал ондоо царайтай байсан. Тэгээд шал ондоо царайтай болохгүй юм шүүрсэн чинь үгүй наривлагч хүн бол өнцгийг яг зөв гаргал амир хөрхөн яг чамшгал харуулна шүү дээ. Тийм байхгүй гэд. Тэгэхээр би бүр гахаад би ерөөсөө мөнгө л ингэж хагдаг хүн болчихж байгаа байхгүй тий. Тэгэл захиран зарцуулаад ерөнхийдөө дууссан. Шанхайд зураг авлаа, Монголд зураг авлаа, хөдөө зураг авлаа, хотод зураг авлаа. Маш удаан яваад тэгээд манай Монголын урдаа ярддаг мундаг жүжигч тоглосон жүжигчин уянга түүний нөхөр одоо Voice-ийн Уган Баяр тий. За тэгээ Акабел хамтлагийн манай төрөө мөрөө гэл маш олон мундаг аз заяа гэл жүжигчд тоглосон. Тэгээд түүний дараа за одоо ингээд хоттоо өрөөд ирчлээ. За кино одоо пост production одоо эдийн төнгө засах пост production дахиад 150 сая төгрөг хэрэгтэй боллоо гэд. Тэгэхээр би бүр турж хүч тоглолын ашиг мөргөнө гэдэг шиг бүр шокнд орж байгаа шүү дээ. Юу вэ чи юу яриад байгаа юм бэ одоо энэ төсөөс ингэж хитэрсэн чи эсвэл өөрөө нэг олж хий ийм өстой байхгүй тэгвэл өстой болох боломжгүй ш гэд. Тэгээ хаартын манай аваад алга болсон. Би чи Сүхбаатар дүүргийн иргэний хэрэг дээр нэгэнт гэрээ хийсэн учраас тэр чинь залилаа өрөөсөх боломжгүй. Тэгээд нөгөө шүүхээр яваад бүр 3 жил шүүхээр яваад сүүлдээ шүүгч маань уурлаад үгүй сэрч маа өөрөө киногаа захиалсан байна. Өөрөө мөнгө гаргацсан байна. Чи энэ хүний юм өгөөч ээ гэж бүр сүүлдээ шүүгч маань бүр амар уурлж байгаа байхгүй ингээд амар олон жил ингээ хадгийн зарга 10 өнөخت гэдэг чинь 3 жил ингээ сонжираад яваад заримдаа хойшлогдвол тий заримдаа нөгөө хүн байхгүй нэ заримдаа нөгөө тал нь байхгүй нэ гэдэг явдаг чинь амар юм. Тэгэл тэр хооронд ч би баг заллин хэрэг гэсэн үг. Хээжигээ алдлаа. Тэгээд гэрээтэй учраас цалин биш болчиход байгаа байхгүй нөгөө хуулийнхаа хувьд тийм хуулийнхаа хүрээнд харахаар тэгэхээр бас нэг тийм одоо юу фейлдсэн зүйл болж исэн юм аа. Тэгээд зөндөө олон сэтгүүлч киноч яасан бэ гэж асуувал зарим нь аргалаа. За хийж байгаа гэдэг ч юм уу тийм арай болоогүй байна гэдэг ч юм уу гэл ерөөхдөө аргацаатаа л яваадсан. Одоо тэгээд өнөөдөр угаасаа нэгэнд болоод өнгөрсөн зүйл учраас тийм одоо ингээд шийдвэр нь гараад хүн хэлцэх хугацаанд дууссан. Надад одоо шүүгч маань хэлээд энэ хүний өгөөч ээ гэдэг нөгөө хүн чинь надад нэг 6 ширхэг хаард өгөөд дууссан байт энэ. Миний хувьд бол уран бүтээлч хүний үднэс амар гоё энэ дэврүүн сэтгэлээр одоо ингээд хин киног хийе бүтээчья бусад хүмүүстээ гоё киног харуулъя гэсэн хэзээч эрсдлээ бодохгүй орсон бас миний бас тодорхой хэмжээний буруу байсан юм болов тийм гинэн байсан байна тийм. Хоёрдугаар судалгаа шинжилгээтэй альва нэг зүйл дээр бас зөвлөгтэй оролцох хэрэгтэй байсан юм байна гэдгийг бас харж мэдсэн. Тэгээд ер нь бол тэгээд одоо тэр хүн цаашаа бол өөр манай уран бүтээлчтэй хамтраад одоо өөр кино хийгээд саяхан өчигдөр хүртэл нэг эмэгтэй бичээд тэр хүнтэй те Сүхбаатарын Батмөхтэй бид нар хамтарч ажиллаад кино хийсэн. Тэр кинонд бол ерөөсөө болоогүй. Энэ киног одоо шүүхэд өгч байгаа те. Ерөөсөө болоогүй гэд. Тэгээ надаас та урд нь киногаа гэд ингээд ийм мэдээ уншлаа. Та кино чинь гарч чадаагүй юм байна гэсэн мэдээ уншсан гэд надаас асууж исэн. Би тэгэхээр нэг үннийг л хэлсэн. Тэр хүн бол шүдний эмч мэрэгжилтэй дээ найруулагч дараа сүүлдэн сурсан тийм хүн онол ярьдсан байна. Тэгээд үнэхээр миний киног хийж чадаагүй. Би зүгээр ингээд мөнгөө шатаад тэгэл ингээд дууссан гэдэг. 150 сая гэдэг чи их мөнгө шүү дээ. Ялангуяа 10 оны 150 сая гэдэг чи одоо баг тэрбум 500 юу? Тийм 270 сая ш нийт. 270 сая 150 саяар хийн гэд тэгээд 270 сая болцсон байхгүй. Төсөв битрээд яа тэгвэл гадаадд зураг авсан, Германаас хүмүүс ирсэн. Тэр Германыхаа 270 сая. Тий яг одоо өрсөн 270 сая ч юм үнэхээр баян байна да. Тэр мөнгийг одоо хаанаас гарахгүй? Тэр мөнгийг болохоор яаж босгосон бэ гэхээр ер нь бол одоо урлагийн буян гэдэг шиг одоо дуучин уран бүтээлч хүн ямар ч компанид ороод хөрөнгө босгож байгаа шүү дээ. Дараа нь эргүүлээд ингэж төлнө гэсэн маягаар би компаниуд дээр орж хүсэлт тавьчихсан байхгүй юу. Одоо би ингээ өөрийнхөө амьдралын нэгэн сэдвэр нэг хэсгээр ингээд кино хийх гэж байна. Одоо надад 20 сая хэрэгтэй, 50 сая хэрэгтэй гэж ингэж босгож хийсэн продюсер. Түүнээс бол надад бэлэн карманаас шууд гаргаад өгөх тийм мөнгө байгаагүй. Тэгээд 150 сая босгоцсны дараа сүүл үлдэгдэл мөнгө нь хэрэгтэй болонгууд хөрх амтан аавынхаа үнэтэй юмыг зараад хөрөг мөрөг гэд бах юм авчихгүй. Ээж маань ч өнгөрчлөө бүр 12 онд. Тэгээд би бүр амар харбсан л да. Ээж маань нас орчлоо. Энэний оронд би ингэж мөнгө орохын хооронд ээжийнхээ илгийг солиулсан байсан бол ээж маань магадгүй амьд байх хэрэгтэй байж тээ тий. Би одоо юу хийчих вэ гэж бас айгүй бодсон. Тэг яг хөө энэ бол хүний амьдралтаас айгүй тийм гүн одоо туршлага болох одоо ухаар гашуун дурсан туршлага үлдчихэж байгаа байхгүй тийм. Тэг яалтчгүй амар хэцүү. Тийм л зүйл болсон байдаг киноны. Наач бүр сонсоход бүр гашуун. Тийм. Өөрөө тэгэхээр гинэн бас тийм мууж уу юм байна. Харин гэгээлэг айгу бодолтой гэх юм уу одоо ерөнхийдөө гэхдээ ер нь амьдрал дээр болондоо гэж боддог тийм гэгээлэг хүн л бас амьдралыг сайхан туулж чаддаг болов уу гэж боддог ш тий.
бүх зүйлд одоо гэгээлэг бишээ бас хандаж боддог хүмүүс ч бас эргээд мууга татаад идэх ч юм уу эсвэл амьдрал нь болохгүй байгаад идэх ч юм уу тий. Гэхдээ миний амьдралыг ингээ хараад хахад надад болоогүй бүтээгүй зүйл байсан ч гэсэн бусад одоо бүр болохгүй байгаа хүмүүстэй харьцуулахад бол би үнэхээр хүндлэлтэй ард түмэндээ хайрлагдсан би сайхан амьдарч аваа үр хүүхдтэйгээ бүр өчнөө 270 300-аад дуутай 30-аад жил уран бүтээлээ хийсэн баян эмэгтэй л гэж би өөрийгөө хэлж шүү дээ. Заавал нөгөө мөнгөөр биш мөнгөөр хэмжихгүй сэтгэлээрээ би амар баян аз жаргалтай стрессгүй баг амьдарч чадчих шүү дээ. Нөгөө нэг урлагийн хүн гэдэг одоо үүднээс харуул гэж боддог шүү. Энэ л бол бас нэг амьдралаа зөвөр одоо эргүүлэх, эргээр харах нэг үнцг юм болов. Гэтэ яг урлагийн хүн болгонд ч тийм эрэг уужуу байдгүй л дээ. Өгөгдөл авах та тийм ээ. Тийм. Магадгүй өгөгдөлтэйгээд бас урлаг намайг өөрчилж чадсан байх гэж боддгийг. Сэрчмаагийн тухайд ер нь анханасаа хятадын зах зээлд илүүтэй уран бүтээл хийдэг. Тэ? Бараг урд 5 оноос хойш урд бараг сэрчмааг танихгүй хүн бараг байхгүй юм шиг. Ойрын үед явж гин үү? Ер нь урагшаа зах зээл Монголын уран бүтээлчтэй хувьд жоохон хаалттай болсон гэж үнэн үү? Ер нь бол би сая 2024 оны 6 сарын 28-нд би дасан тоглолтоо Хөх хотод хийсэн. Нийтдээ Хөх хотод 3 удаа би дасан тоглолтоо хийсэн байдаг. Ингээ улаан театрт нь хийж үзлээ, 2 удаа хийж үзлээ. Сая болохоор өвөр Монголын одоо төчтийн буудлал гэдэг айгу том буудлал гэдэг. Тэрний улаан мөчр чуулга гэдэг манайхаар бол одоо улсынхан тэм том чуулгад нь тоглолтын зааланд нь тоглолтоо хийсэн. Тэгээд түүнээс хойш гинтхэн одоо нэг өдөртөмж захирамж гараад нам дээр нь хурал болоод ерөнхийдөө манай уран бүтээлчдийг тоглоулахаа болцсон ерөөсөн. Шалтгаан нь. Шалтгаан нь болохоор манай нэг рэпер маань одоо хятадуудыг жоохон доош нь хийсэн бүлээсэн тийм дуунаас үүсэж бид нэрээ ингэж доромжилж байхад яагаад ингэж бид нэр ингэж Монголын уран бүтээлчдийг оруулаад авах юм бэ гэдэг үүднээс бас тийм хязгаарлалт хийгдсэн байдаг аахгүй. Тийм тэгэл одоо өнөөдөр хүртэл бид нар бол хоёр орны дипломат харилцаа гэдэг зөндөө олон ярьж байна те 70 80 жил болчихлоо гэж яриад байдаг. Тэгэхээр энийгээ болохоор соёл урлагийн талаас нь бас соёлын сайд маань магадгүй нь ярьцлага юм харж байвал бас гадаад хэргийн сайд, соёлын сайдтай бас би уламжилж хэлмээр байна тий. Тэгээ энэ тал дээр болохоор бас яагаад манай уран бүтээлчтэй ингэж гарахгүй байгаа юм бэ? Яагаад тоглолтыг хийлгэхгүй байгаа юм бэ? Бид нар дипломат харилцаатай орн юм болвол те соёлын солилцоо гэдэг утгаараа бие-биенийхээ урлаг уран бүтээлийг таниулан сурталчлуулах хэрэгтэй шүү дээ те. Тэнд уг зах зээл нь байгаа даа. Тийм зах зээл нь байгаа даа. Би чинь 2005 онд анх одоо цагаан сарын тоглолтод оролцоод тэгэл тентхийн одоо өвөр Монголын уран бүтээлч одоо хөгжмийн зохиолч Арван Наригчтай бүр хамтарсан CD зөндөө олон дуунуудын ч дууллаа. Тэгээд өвөр Монголын одоо хөгжмийн зохиолч манай Монголын хөгжмийн зохиолчтой нийлээд 270 гаруй уран бүтээлтэй болсон шүү дээ 30-аад жилийн хооронд тийм. Тэгэхээр чинь тэнд одоо ингээд сашгүй холбоотой урлаг уран бүтээлээ явуулж байтал ингээд биднийг ингээд зогсооцсон болохоор миний хувьд бол уран бүтээлчдийнхээ өмнөөс бол амар их тийм нэг харамсалтай байна. Тэгээд миний дараа тийм маш том зах зээл байсан одоо манай Ука, Наги, Маги тэгээд бусад рэперүүд ингээд тоглолтын зар нь гарч ирсэн байхгүй. Тэгсэн чинь яг тэрийг бүгдийг ингээд хаагаад зогсооцсон. Тэр жүжигийг хүртэл бас тоглуулаагүй тийм нэг Монгол хаан жүжиг хүртэл тоглуулаагүй хаацсан. Тэгэхээр энэ тал дээр бас арга хэмжээ авч үүсгэн хэмжээнд авах хэрэгтэй бодлого явуулсан. Төр засгийн хэмжээнд дарга нар хэрвээ хоорондоо ингээд хятадынхаа бусад дарга нартай ярилцчих юм бол өвөр Монголын өөртөө засах орн гэдэг бол хятад оронд бол хариалагдчих явж байгаа цөөн тоот үндэстэй учраас энэ бол маш амархан нэгдчих өстэй зам бах гэж би ойлгож байгаа. Тэр рэперийн сайн мэдэхгүй байна. Ер нь бол манай рэперүүд чинь зөвхөн Америкийн рэперүүд ч бай, Монголын рэперүүд ч бай угаасаа л тэгэл амар тийм нөгөө нийгмийн хар одоо тэр бүх зүйлүүдийг л ингээд шөөмжилж дуулдаг стил нь угаасаа тийм шүү дээ. Тэр стилийг магадгүй ойлгоогүй бүр яг жинхнээсээ дуулаад байна гэж бодсон. Serious хүлээгээд авсан ч юм уу тэгж бодсон юм шиг байна. Өвөр Монголд 3 бие даасан тоглолт гэж байгаа шүү дээ. Тийм зөвхөн Монголдоо хитэн тоглолт хийсэн юм эсэрч маа. Sorry би тэрийг мэдчих талтуу те. Ер нь бол цөөхөн юм шүү. Өвөр Монголд бол ер нь аялын тоглолтыг тойроо тоглолцсон шүү. Дотооддоо тийм. Дотооддоо Монголдоо бол 2019 онд бол эх орноо тойрч тоглосон. Монгол орноо бүтэн тойрч бас явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ төвийн бүсийн аймагуд мамгуудыг бас орхисон байгаа нэг ганц 2 аймаг үлдсэн байгаа. Яг тэгвэл тухайн үед бас нэг аав маань насаараад тий ажил явдалтай хэцүү байсан учраас нэг өргөжлүүлэх боломжгүй бас нэг тийм хүнд нөхцөл байдал үүсээд тэгж чадаагүй зүйл байдаг. Яг бие даасан одоо дэлхийд тархан суурьсан монголчуудтай тоглосон одоо Америкийн нэгдсэн улсад гэхэд одоо төвөр тоглолт гэдэг ч юм уу. Тэр одоо тайзнууд ингээд нийлээд тоглоход бол Улаанбаатар театрт бас одоо нэг 20 тайз 20 хэдэн тайз тоглосон биз дээ. Одоо мюзикл дэлхийн мод гэдэг
одоо ерөнхийлөгчийн тэр бум модны хүрээнд одоо хийгдсэн мюзиклийн бас гол дүр бага охинтойгоо тоглолцсон гэдэг ч юм маш олон тайз. Тэгэхээр энэ бүхэн одоо яг мэд тайзан дээр гарсан миний юу гэж бодох юм бол бүр тоолохын арга маш олон тайз тоглолтоо хийцэн юм шиг болчихж байна л да. Ер нь тийм хоолойны бяд, царайны бяд хоёроор л жоохон хүчтүрээ яваад байгаа юм шүү рүү. Мэдгүй магадгүй. Ер нь ийм бие даасан одоо мэргэжлийн продакшн за стилист гэдэг ч юм урлагийнхан бас маш олон юм бас юу болчих боломжууд гараад ирчихлээ шүү дээ тийм ээ зах зээлийн харилцаанд орох. Тэр талаар тэрийг бол бас айгүй үнэлтгэлтэй яагаад гэвэл ялангуяа шинэ клипэн дээр ажиллах шинэ бүтээл одоо дэлгэцийн уран бүтээл дээр ажиллахад бол юм креатив одоо ажиллах амар хэрэгтэй шүү дээ. Бид нэр өөрсдөө би бол нэг л хайрцагт орсон сэрчмаагаар өөрийгөө хараад байгаа. Өөр хүний нүдээр бол би өөрийгөө харж мэдэхгүй шүү дээ. Магадгүй ингээл яг ийм юм таримл өстэй үсээ ингээд долгиот болчих. Тэгээд нөгөө палачо өмсчих гэдэг ч юм уу яг тийм л бодол бол надад дотор таалагдаад байдаг. Гэтэл бол яг стилист, дизайнер, мейкап артистууд бол яг ингэж өөрчлөлт шал өөр харагдах юм өөр өнцгөөс харагдах нь гэдэг ч юм уу тийм эрэл хайгуул хийсэн тэр одоо бүтээлч ажиллагаа бол маш их таалагддаг. Би ч гэсэн одоо яг өөрчлөгдөхэд бас бэлэн байдаг. Сэрчмад бол ариунаагчаас тутахааргүй хэмжээний урын сан байгаа. Бараг бүх дуунууд шиг хийт шүү дээ. Гэхдээ яг тийм зориглж, тийм даацтайгаар, тийм амбицтайгаар бие даасан тоглолт хийж байгаагүй юм шиг. Чин бас нэг өөрт чинь шүмжлэлтэй хандах үнцэг гэж бодож байна. Яг л одоо өөрөө ингээд 40 нас 40 гарсан. Од тэгээ урлагийн дуучны үед бол ингээд чанагтаад сая өөрөө ч гэсэн хэллээ шүү дээ. Одоо яг урлагийнхаа карьерийн үед бол оргилд нь ирсэн гэдэг. Гэтэл тэрнийг батлагын нэрж үзээд бууцсан байхгүй. Буугаад буцаад тийм буугаад одоо ингээд буцаад ингээд явж шүү дээ. Одоо итгэвчүүлэлтээ хийгээд гэдэг ч юм уу. Яг ингээд тойроод идэг юм шиг байгаа. Тэгвэл дандаа л дээгүүрээ байгаа тахгүй шүү дээ. Одоо ингээд буугаад цагийн зүүнний аясаар 12 цаг шиг ирж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр магадгүй одоо буцаж буугаад одоо 7-8 9 цаг дээр ирж ч байж болно шүү дээ. Тэрийг бол би өөрөө тааж мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийгөө хараад хаад маш тайван үе юм бэл. Айгу амбицгүй, амар хорн арилцсан, амар юмд ханад садцсан, хүнд л ерөөсө туслаад да гэж боддог ч юм уу нэг амар тийм одоо нэг хүний төлөө яваад байдаг ч юм уу хитрхи цагаа хэрэггүй юмд бас өрөөд байдаг ч юм уу тий өөрийнхөө төлөө зориулах хэвээр хүний төлөө яваад байдаг найз нөхдийн төлөө өгөө туслах гэдэг ч юм тэгэд яваад байдаг юм уу да гэж би бас харсан. Тэгээд миний бас нөгөө үнтэй зөвлөгч сараагч байдаг. Тэгээ сараагч маань ариунаагч чинь ийм сайхан тоглолт хийлээ. Миний дүү бас яагаад хийж чадахгүй вэ? Чамд бүрэн бололцоо боломж байна. Дуунууд байна тий. Миний дүү хийх хэрэгтэй шүү. Чи бас хитрхийн ингэж ханаад хитрхийн залах уу байгаа тийм бас тий гэж бас хэлчихсэн. Тэгээд тэр нь бас миний бас хатуу өгнүүдийн сонсоод зарим юм бас оройроо орох шиг ч юм уу тий магадгүй би ингээ намайг push up хийгээд байгаа тий намайг ирчүүч өгөөд түлхүүрдэж бас чадаад байна ч юм тий. Тэгээд тэнд нь бас ихчтэй их баярлсан. Тэгээд ер нь манай pop диванарын төлөөлөл бас ариуна маань ийм сайхан тоглолтоо хийсэн учраас бусад диванар нь ч гэсэн өөрсдийнх нь бас хүчээ харуулаад сайхан тоглолтуудаа хийгээд л зогсохгүй л явах хэрэгтэй тий. Яагаад ингэж ханаад зогсох хэрэгтэй ийм олон дуутай явж дахин шин дуу хийгээд тахгүй чи 270 гаруй дуутай юм чинь энэ дуунууд дээр л 10 жирокын солиол дизайнын хувцсын солино гэдэг шиг л шинчилсэн найруулгыг л болж штэ. Тэгэхэд ийм олон дуу байхад дахиад шин дуу гэдээ яваад ямар ч зочим шаардлага байхгүй бас хэлжил байсан л да. Тэгэл нэрэтэ штэ гэдэг ч юм бас ингээл нэг нэгэндээ санаа оноо өгөөл би энийг ингэж туслаж дэмжиж их гоё идэг. Тэгээ бусад бас диванартайгаа би бас айгу татна бүгднтэй л айгу татна гэдэг. Ариунаагч маань ирлээ юм шүү. Харин сараач намайг бүр 100 гэдэг ишиг юм ааш. Одоо би 100 биш үстэй гэсэн чинь одоохондоо 100 гэдэг дуутах болцсон байлээ. Тэгэхээр бас ашгүй ишигнээсээ томорсон юм байна. Ямаа олцсон юм шүү. Ямаа олцсон юм байна. Харин тэгээд амар хөөрхөн ариунаагч маань гэсэн ингээл надад бас залбирч өгч байсан тоглолт маань болох гэж байгаа бүр чин сэтгэлээсээ залбирч өгөөл өнгөд ингээд войсын сонсоод ингээд бүр нулимс сурсдаг юм бэлээ ингээд хүн хүнд хайрлагдах мэдрэмж төрөхөр амар гоё юм бэл шүү дээ. Ярихаар хоолойч чирээд байгаа. Ер нь хүн хүндээ хайрлагдах мэдрэмж авахаар амар хизээж бодоогүй байсан тэр ихч маань хизээж бодоогүй байсан ах ихч маань найз нөхөд маань ч юм ингээд чин сэтгэлээсээ ингээд хайрлах тэр мэдрэмж айгаа гоё байдаг. Өөр нөгөө гам унсаар агаад суулгах гэж байдаг. Нэг бол төрөл хийх байдаг. Аль нь юм бол? Ер нь бол хоолой манаас цаанаасаа төрмөл өгөгдсөн хоолой авах гэж боддог л доо юм зөөлөн дуу хоолойтой. Тэгээд бас хөгжмийн маань сурсан ямар мэрэгжил сурсан өгөгдөл бол миний мэрэгжлийн онцлог бас миний хоолой нөлөөлж байгаа. Тийм. Гэхдээ анх бол хоолойгоо тавиулахдаа бүтэд найдалмаа ерөө өгч дээр хоолойгоо тавиулжсэн. Тэгэхээр бол
дуурийн дууны чиглэлээр хоолой анх тавиулжсэн. Тэгэхээр энэ яагаад надад давуу тал болсон бэ гэхээр би хэвлэлнээсээ амьсгаа авч сурсан. Тэр нь надад айгүй давуу тал болсон. Тэгвэл эстрадын дууч маань цээж амьсгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар бол би хэвлийн амьсгааг сурсан учраас яаж удаан хоолойгоо удаан барих уу, яаж хүчтэй гарах уу гэдэг тэр техникийг сурсноос миний хувьд бас маш зөв зүйл болсон бахаа гэж боддог. Сэрчмагийн хувьд өөрийнх нь хамгийн дуртай гэдэг ч юм уу савл гэвэл дуурчдаг дуу айл нь. Ер нь бол уянгийн дуунуудын маань айгу сонсё гэдэг. Хүмүүс тэр болгоо намайг өөрөө зохиодог дуугаа гэж мэддэггүй. Тэгээд үрд минийх гэж хамлаач гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дууныхаа үг аягийн өөрөө зохиосон. Тэгээд хүмүүс тэр дууг дуулаад өгөөч гэхэд хормон дээр амар хүмүүс хөсөлтөртэй. Ер нь жоохон PR маркетинг талдаа муу дуучдын нэг яг тийм баха. Тэгээд нөгөө нэг хит дуунууд нь хүртэл ямар сандаа түрүүн чамтай камернаас ардталт ярьжсэн. Клип байхгүй гэдэг. Клип хийчихүү гэсэн одоо зураглаач та ярьжсэн шүү дээ. Тэр шиг бас нөгөө нэг PR маркетингу гарч ирсэн юм бор зүрхээр явсан дуучин болов гэд би бодож нэг сэтгүүл нэг сонин дээр бас нэг сэтгүүлчтэйгээ бичсэн байсан. Яг нөгөө бор зүрхээрээ өдөө зэрэгтэй явж байгаа юм нэг спонсор авахгүй хамтран ажиллагч байгууллага байхгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө урлаг намаа голоогүй маа гэдэг шиг хөрхөдөө ингээд зүтгэлээрээ явцсан учраас тэр зүтгэл нь тэр дуулалт нь бас ард түмэнд маань тодорхой хэмжээнд хөрсөн учраас бас өнөөдрийн одоо зэрэгтэй яваа юм болов л гэж харддаг юм. Сэрчмагийн өрсөлдөгч юм бэ? Тайзан дээр. Тайзан дээр бол миний үед одоо үеийн бас өрсөлдөгч байхгүй юм шиг би харагдаад хараад байна. Тийм. Би нэг дундын завсрын үед гацсан юм байна. Тэгээ засвараад байгаа юм шүү өөрөө. Яа намайг хандсан тий. Одоо тийж ярьдэн шүү дээ. Одоо сараа ариун хоёр жишээлбэл би биний бүтээсэн одууд шүү дээ тий. Яг яалтчгүй нэг үеийн яг сараа ийм үе тэнгийн ийм хүчтэй өрсөлдөгч нараас би биний бүтээх тийм нэг зүй тогтол байдаг. Тэгэхээр яг өөрийг чинь ботход зүг уушараа тий өөрийнхөө үедээ тайзан дээр ганцаараа ингээд эрхэлцэлгүй юм. Би эгч нартайгаа өрсөлдөд яах вэ гэдэргээд дүү нартайгаа өрсөлдөд яах вэ гэдэг. Яг тунд нь тэгээд нэрээ гацсан юм ба шүү дээ тий. Тэр нэрээ энэ бол бодгол асуудал юм байна. Энэтэй юм бэ. Тийм тэгэхээр нөгөө гүнжээрээ хөшөрч байгаа гэдэг шиг баг юм биш үү? Хэлсэр байгаа тий. Яа нэ тий. Магадгүй эмошн хамтлагч юм бол нэг ангийнхан гэж ярьдаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэднээс нэг соло амар цойл суран бүтээлж гарсан бол сэрчмаа өнөөдөр хааж явах юм. Тэгвэл хамтлагтай би нэр өрсөлдөд авахгүй шүү. Бид нар чинь шал өөр тий. Нөгөө тоглолт үзүүлж байгаа учраас би чинь соло уран бүтээл хийдэг гэдгээр шал өөр болчихж байгаа шүү дээ тий. Ер нь бол магадгүй юм байна шүү. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр гэж хүмүүс шүү. Залуудаа харин илч ухаач биш шүү. Зүгээр харин илч дуучин гэж анхны тоглолт хийхэд тий сэтгүүлчэд тийм нэр өгч байсан. Тэгээ хайрын илч дуучин хайрын дуу амирх дуулдаг болохоор тэгэл дээр үл болохоор ингээд юу үлээ сараагч мэгччлээ хин ч хэлээ ингээд сэрчмаа маань амар мундаг ингээд өс ирээдүйтэй юм дуучин байгаа гэд тийм ярьслага өгөөд тэгээ надаас эргээд нэг ярьслага авчихсан ямар сонж байл сэрүүлэг мэрүүлэгч байлуу та. Тэгсэн чинь би амар баярлаа ярьслага өгсөн чинь эргүүлээ шууд нэг гарчгийн би ариунаас сарантайг захиур хаглах дуучин бай гэдэг гараад би тэр нь амар шоконд орсон. Би юу боллоо гэж тэгээ миний одоо сургуулийн хүмүүжил миний гэр бүлийн хүмүүжил юу боллоо гэж би эгч нарыгаа тэхэвдээ тий ёо ямар амар юм бэ гэмүүд хүмүүс эгч нарын зүгээс юу ирсэн реакшн би өстө бошоохоо эгч нартайгаа уулзаад тоглолтын дээр хэлж байгаа ч бүр тамааг тэгээд бичсэн байлаа би юусаа тэгэхгүй шүү эгч нараа нөгөө чи угаасаа сонингийнх нь нэгэл биччихдэг ш бид нар энэ тухай амар сайн мэднэ миний дуу хідэж тэгэх хичээл хүн биш шүү дээ гэд тэгээ бүр тэнгуү тэрнээс хойш шууд хачрангуудаа сэтгүүл сонинд ярьслах өгтөө хөмсөг гарчиг нь юу гарчиг нь юу заавал асуудаг тий тэгвэл гарчиг юм уу тэр хөмсгнөөс амар шалтгаалаад намайг буруу тийш нь заалах гарчдаг юм биш тий тэрийг би бол ерөөсөө мэдгүй айгүй мундаг ярьслах өгөөл гарангуй шал хачин юм болох гаргачихаар чинь бүр амар хачин говьсон ингээ өөр юм болгоч хайчиж байгаа. Тэнгүүд бүр ярьслах өхөөс дургуй чүрээд ах шиг. Тэгээд ярьслах өгөхгүй байхээр бас ингээд ярьслах өгөх хэрэгтэй шүү дээ. Олон нийтийн үн чинь одоо хийж байгаа юм аа. Одын л тавилан л та тий. Хийж байгаа уран бүтээлээ одоо хүмүүс хэлэх мэдээлэлээ түгээх хэрэгтэй байдаг. Тэнгүүд чимээгүй байгаад хар чинь бас болохгүй байдаг. Тэгэхээр бүр ямар ч юмдээ айгүй хэцүү байсан. Тэгээд одоо бол тэгэл одоо сонин сэтгүүл маань одоо сайт болоод хувирсан байна те. Зөндөө олон одоо пэйж сайтууд өөрсдийнхөө видео контент гэдгээр хүмүүсийг бас одоо хөргүүл унгахад дээшлүүлэл тийм л болдог болсон цаг үе шүү дээ тий. Жин нэмдгүү нууц байна уу? Жин нэмдгий шүү дээ. Би бүр сая 2 дахь хүүхдээ гаргаад бүр амар дэлгэв таргалаад 70 эдэн кг болсон. Бүр 76 кг болсон. Бүр хүмүүс хараад ямар таргалчаа вэ? Бүр ёо сэтгэлээр унаад
өөрөө өөртөө дотроо болохоор яг л нөгөө дуулж байсан сэрчмаа байгаад идэг. Гаднах хүмүүс маань амар объемтай амар тархан болчиход идэг. Үгүй яаж турнаа гэж бодвол яана гэж бодвол. Тэгээд ерөнхийдөө нэг фитнес хийгээд эхэлсэн. За тийм тэгээ фитнес хийгээд эхэлсэн чинь нэг 10 кг торсон. Одоо 60 хэдэн кг байгаа. Тэгээ 10 кг турчингуудаа айгу хамаагүй ингээд өөр харагдаад те хүмүүс ч гэсэн сэрчмаастай мөрхөн байна гэдэг ч юм уу яаж юм залуугаараа байдаг ч юм бэ гэдэг ч юм уу те бас тиймэрхүү комментуудыг бас олж харж сонссон. Урд нь болохоор энэ ямар тархалцсан бэ гэдэг ч юм уу те тэр бол тайзны хүнд бас хэлүүлэхэд хэцүү байсан. Гэхдээ эмэгтэй хүн чинь угаасаа хүүхүүд гаргаж байгаа, бүтээл гаргаж байгаа юм чинь таргалж тургуулах юм байж. Тургуулах юм тийм. Таргалж тургах юм байж тий. Тийм тэгэхээр тэрийг бас бусад ард хүмүүс маань бас ойлгодог байгаасаа адилхан л хүн юм чинь би ч одоо робот хүүхэлдээ шууд өөхөөс оруулж чадахгүй тий. Тэгэхээр чинь бас цаг хугацаа хүн өөрчлөлтөнд хэвэндээ ороход өсөндөө ордог юм байна. Маш хурдан олон төрчүүд хэвэндээ ордог хөрхөн бас манай охтууд дээ шүү дээ. Дуучаа Холливуд жирэмслэлтэй тийм Холливуд жирэмслэлтэй охтууд ч байна. Маш утгаанаар турдаг ч хүмүүс байна шүү дээ тий. Царайлаг хүүхнүүд бардан байдаг. Зүг. Ер нь бүхэл хүүхнүүд манай монголчууд ер нь амар бартан Төв Азийн цээжинд байдаг монголчууд байна. Хөх талбтай монголчууд ялангуяа манай булганыхан гэж. Тийм манай булганых нь манай булганыхан бас гоёо. Аав маань болохоор ар хангаан Бацангил, ээж маань болохоор булганы дашин жил ингээд 100 жилийн ойдороо би нээлтэн хийжсэн. Тэгэл нутгийн охин ирлээ гэж бүр сүйд болт юм лээ. Би бүр амар баярлал. Би ч одоо тэн төрж өсөөгүй юм чи одоо нэг жоохон бишүүрхэнгүүл очиж байгаа шүү дээ. Нутгийн охин баярлах юм барыг танихгүй тий. Шахуу юу лээ гэлэнгүүт хөө дээшээс айраг миний хүү бүр хаста нутгийн охин ирлээ. Чи нээлттэй хийш үү чи чамаас өөр хүн их хүн байхгүй. Хаалтаа хин нээлттэй ингээ бүр бүхэл юм аа ингээд надад ингээд яатсан. Тэнгүүт амар ингээд омгших тий. Ээжээрээ эмээгээрээ ингэж омгших бас нэг хөөрхөн сайхан сэтгэл төрдгийм байлээ. Нэг нутаг усандаа баярлах омгших нэрэл хүмүүс яагаад нутгархаад идэгюм бэ гэдэг юмыг бас тэр 100 жилээрээс олж харсан л да. Сайхан хүүхэн жаргадаггүй гэж ярьдаг шүү дээ. Санал нийлдэг үү? Санал нийлэхгүй шүү дээ. Зүс царай имижээрээ бол сайхан хүүхнийг бол сайхан хүүхэн гэж хэлэхгүй шүү дээ. Дотоод хүн нь сайхан, гадаад хүн нь сайхан байж ч сайхан хүүхэн гэж хэлэгдэх байх гэж би боддог. Тэгэхээр би өөрийгөө одоо бүр амар ингээд үнэлээд ахын цаашаа. Гэхдээ бол ямар ч байсан би бүр амар муухайд орохгүй л байх л та. Тийм. Тэгэхээр бол сайхан амьдрна л гэж хүн явж бодох хэрэгтэй. Тийм. Хүний амьдрал нөгөө алдаа оноогоор байдаг гэж ярьдаг. Алдахгүй хүн ч гэж аахгүй, байн гоноод байна ч гэж баахгүй робот шин ч. Гэхдээ эргээд сэрчмаа эргээд ботход миний амьдралдаа хамгийн том алдаа тэр л байсан да гэдэг ч юм уу. Тийм алдаа байдгүй. Ер нь бол хүн готрон хүн л тийм юм боддог гэж боддог. Би болохоор өөрөө готрон хүн биш аюу тийм өөдрөг хүн байхгүй. Тэгэхээр миний хувьд бол одоо алдаанаас хүн суралцдаг шүү дээ тий. Тийм болохоор миний хувьд бол хийсэн алдаа байхгүй л гэж өнөөдрийг харна. Яа гэвэл өөрийнхөө амьдралаас алдаа гэж харж хэзэж болохгүй. Одоо жишээлбэл би нөхрөөсөө саллаа гэдэг алдаа гэж харах юм бол хүүхдүүдээ үүсгэж шүү дээ тий. Хэзэж тийм байж болохгүй. Хэзээч. Тэгэхээр миний хувьд бол одоо амьдралдаа хийсэн алдаа бол ерөөсөө байхгүй л гэж боддог. Одоо нэг хайрын элч дуучин сэрчмагийн хувьд бол яг зөв явбал зөөлөн замбуулан гэдэг шиг л үнэхээр би зөвийг л барьж зөв зүйтэй амьдрахыг л амар хичээж явдаг да. Тэгэд ч одоо нас чинь бол яг өөрчлөлтийг шаардж байгаа насн дээр байгаа тийм ээ. Тийм ер нь бол тэгж байх уу тий. 27 онд одоо иргэнийхээ үнэлгээ салах юм байл шүү дээ. Тэгээд сүүлчээ одоо дахиж хийцээч чадахгүй гэсэн шүү дээ. Татвар дээр очиж ингэж харснаа. Дахиж одоо 27 онд иргэний чинь үнэлгээ дуусах юм байна. Дахиад солих уу? Сүүлийн удаа солилт шүү дээ гэм би тийм үү л гэж бодсон. Тэгэхээр энэ хугацаанд бас зөндөө олон зүйлийг хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон тийм. Бальзакийн нас гэж ярьдаг шүү дээ. Одоо эмэгтэй хүний 30-аад нас бол хамгийн төгс нас гэл. Би одоо эргээ батхад за мэдхгүй за яг тийм нөгөө гоо үзэсгэлэн талаасаа ч юм уу тийм бийж магадгүй. Гэхдээ хамгийн гоё нас одоо бидний 40 гаруй нас юм шиг. Тэг санагдчихна. Юу нь яг энэ насны ухаарлаас юу вэ? Тэг ер нь бол энэ 40 гаруй насны чинь одоо яг дөнгөж эдэр нас гэж тооцож явд юм байлээ шүү дээ. Бид нар л одоо ингээд их эрт монголчууд маань өөр хөвчтэй олчтой амьдралын араас ингээд явцдаг учраас өөрсдөө бас нэлээд насны явчлаа л гэж бодоод байдаг болохоос хүн ер нь дотроосоо айгу тийм залуухан гэрэл гэтэл байх хэрэгтэй гэдгийг би бол айгу сайн олж харсан. Тэгээд зөвхөн урлагийн хүн ч гэлтгүй дотроосоо л ер нь айгу тийм залуулаг одоо сайн сайхныг бодож явах
бол эмэгтэй хүн ч бай, эрэгтэй хүн ч бай, айгуу залуу хүнаар байж чаддаг баг. Тэгээ бас миний жоохон залуу байгаагийн үнс болохоор айгуух инээд гэдэг чинь бас өөрөө нэг эерэг зүйл шүү дээ. Тэрийг бас эсэргээрч харж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ амар инээгээд ах юм аа ёо энэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр чинь инээдийг бас би өөрөө эргээр өөртөө хүлээж аваад тэрийг амьдралтаа хэрэгжүүлдэг бас тийм эерэг хүн бас байж болно шүү дээ. Тэгээ хандсан гэж яриад шүү дээ. Нөгөө талаараа эдийн засгийн хувьд санхүүгийн хувьд асуудалгүй байна өөрөө. Би ч одоо айгүй баян шүү дээ. Яатай чанахад Өвөр Монголын баян тэ эксэс гүү тэр чинь бүр ямар ч мөнгө өгтөө штэ. Хоёрын охинтой. Хоёрын охиныхаа сургалтын төлбөрийг бол төлдөг. Тэрэнд бол би бас сэтгэл ханамжтай ханддаг. Тэгээд бусад талаараа бол би бусдын бүх юмаа би өөрөө л зохио. Бүгдийг өөрөө л баланслаж өөрөө л төлж ингэж явдаг. Тэгээд магадгүй би өөрөө манай монгол хүүхнүүд ч угаасаа амар харт дээгүүр нүур бардам өхнөд ч тийм. Цаа энэ хүнээс ингээ болохгүй нэ тэр гэж бид нэр те гоохгүй гэдэг ч юм уу. Би өөрөө чадна болгоно гэдэг ч юм уу. Тийм дайчин юм хөдөлмөрч байдаг учраас магадгүй тэр зан чанар маань одоо өдөөд одоо ингээ мөнгө хэрэгтэй байна. Ингэчмээр байна, тэгчмээр байна гэдэгт бас те гуйлгдаг байх гэж би бас өөрийгөө хараад итгэв. Тэгээд тэгч шаардлага байхгүй одоо үнэхээр хэцүү байвал одоо бас гуйхаас яах вэ. Тэгээд одоохондоо би тэгэл хоёр охиныгоо аваад явж чадж байгаа болохоор сургалтын төлбөрийн төлөөд байж гинэ л гэдэг чинь бас хүүхдүүдэд бас хаяхгүй харж хандаад байна л гэж бодож гин гэж боддог үүднээс хүнд ямар нэгэн хар энерги тэгээд ахгүй хүнд гомдлоод ахгүйгээр байгаадаа л хүн талархах гэдэг шүү дээ. Тэгэхээр талархал за окей ингэж байгаа юм чинь болоодоо хэмжээнд өөрийгөө үнэлж чадж байгаа юм. Хангалттай хэмжээнд бол өөрийгөө үнэлж байгаа. Нууцшвал хэдээр дуулах уу? Одоо сезоны үе. Ер нь бол ийм ч тэ нөгөө нэг цөөхөн ажил байгууллагатай газар бол тодорхой хэмжээр ярилцаад тэ бага үнээр дуулах тохиолдол байна. Хэрвээ бүр амар олон үнэтэй баян компани бол бас яг энэ тогтсон тарифаараа дуулдаг ч юм уу тийм байна. Тэр юм уян хатан хамлиун байхгүй л бол амар мангар хүмүүс намайг урьж дуулуулмаар байхад ч амар үнэтэй бүр 3-4 сая гэдэж бас болохгүй шүү дээ тий. Соёл урлагийн сургуулийн оюутнууд хүртэл одоо ингээд өөрсдийнхөө уран бүтээлийг үнэлээд сая төгрөгөөр дуулаад байна. Би одоо 30 жил дуулсан учраас саяас дээш үнээр болно тийм тэлгүй байх. Тийм л. Амьдралын үнц нь ерөөсөө л гэр бүлэл гэж би боддог тийм. Ерөөсөө хүний өргөжлөл хүн би ээж авахаа өргөжлөл миний өргөжлөл миний хүүхдүүд гэл тийм. Тэгэхээр тэр үнц нь бол миний хувьд бол гэр бүл гэж харж байгаа. Тэгээд ялангуяа манай аав ээж тэгээ би болохоор айгүй тийм гэрсэг үрсэг хүүхдүүдийн төлөө амир тийм илүү ингэж хайр халамжаа тавьж өөрийгөө ингэж зориулж чаддаг тийм хүмүүсээ тийм болов гэж харсан. Нөгөө Монгол эмэгтэйчүүд чинь нэг тийм юу гэмдээ нэг дуулууртай одоо хүмүүжлтэй байх талдаа илүү шүү дээ. Тэгэхээр яг тэр өнцгөөсөө бол Селиас нэлийн нээлттэй өөрийнхөө хэмжих байна тийм. Тийм өөрийнхөө л байх хэрэгтэй гэж боддог. Тийм тэгээд дургуун үндэ бол шууд ингэж зайгаа аваад чимээг болчих. Энэ бол айгуу зөв юм билээ гэж бодсон. Түүнээс ингээд заавал дургуугаа илэрхийлээл ингээд тэгээд ах нь хэрэггүй шүү дээ. Тэгээд дуртай бол дуртай, дургуй бол дуртай, хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй. Ерөөсөө л амар амархан. Ийм л философитой юм амьдрах нь хүний айгу амархан байгаа байхгүй тий олон юм тэгэл хүнд гомдоод гомдол тэгч бас айгу муу гэж байгаа байхгүй тий эргээл ингээ өөртөө өвчин зовлон хар бараа юм тэгээд ах тусан тэр чинь өвчин зовлон болчдөг ч юм уу тий хор болчдөг энерги авд тийм болохоор хүнд ч гомдоод яхин сайхан зүйл бол тэр найздаа тэр хүндээ талархах хэрэгтэй эргээ төрнөө баярлуулах хэрэгтэй гэдэг ч юм уу тий ер нь л иймэрхүү л одоо өх авахын хувьлаар л гэж амьдэрдэг та сүүлчийн асуулт тэгэхээр алтар нэртэй болоод танд ирсэн хамгийн анхны гэлбаа юу гэсэн бэ? Хайрын элч дуучин гэдгийг хамгаалахын тулд анхныхаа тоглолтыг би нөгөө нэг хайрын элч дуучин гэдэг утгаараа Валентины баяраар хайрын өдрөөр хийжсэн байхгүй юу? Балс. Тэр болохоор миний хувьд бас амар гоё. Одоо хийж үзхийг мөрөөдчихсэн, хүсэжсэн зүйл манайсан тий. CD-г гаргацсан тоглолтол хийвэл бас нэг дуучин гэсэн нэг тийм тамга үсэх гэдэг шүү дээ тий. Тэгээд тэр яг штамп дарагдал яг ямар ч хүн ирээгүй тестүүд тэгэхээр бүр ухаалж унахад яана одоо цаг нэрч одоо би чинь одоо шин залууд чинь хинч нэрээ ирэх хүлээд ядаж ингээд 20-30 өнд өрсөн байгаасаа гэдэг ч юм уу те санаа зовоод тэгэл хөшиг онгоолгол хамгийн ихний дуу ирэх сар байсан. Тэгсэн чинь бүр маш олон ирсэн байсан. Бүр ингээд хүмүүс явдаг нөгөө нэг шатны тэр хэсгэр хүртэл пик дүү суудсан байсан. Бүр суудалгүй. Ингээд явах зай байхгүй болсон мэт. Тэгээд тэрийг хараад бүр ингээд амир хүн ингээд нөгөө
дүүнг болоод толгой өргээд нэг тэгдэм бэлээ өвдөг чичрээд бүр ингээд яг юу болоод байгаагаа ч мэдэхгүй манан дунд л ингээд бүр эхний 2 3 дууга манан дунд юу яриад байгаагаа ч мэдэхгүй юу дуулаад байгаа ч мэдэхгүй бүр яг ингээд цагаан шүн чихээ бөглөцсөн зүгээр гэл юм яац. Тэгэл нэг гинт 3 дахь дуун дээр ингээд бүжигчэд гарч марчихсан. Хөө ингээд ийшээ яваар маавраа гэлэх нь юу вэ гэл үгээс ухаан ороод би чинь тоглолтоо хийж байгаа нь юу болоод байна те бүр хитрхи ингээд тийм шоконд орогч үзсэн одоо хэдэн настай байсан бэ? 2003 онд гэдэг чинь би одоо 21 настай байсан. Тийм. 21 өөрийгөө ч олов. Өөрийгөө ч олов жоох хүүхдээс тийм. Тэгэл би бүр амар баярлаа. Тэр бол үнэхээр ингээд урнагийн хэлдгээр бас үнэхээр гэлба надад ирч хүч те урам зориг өгсөн. Дахиж алдахгүй байх. Тийм. Дахиж ингээд хариуцлагатай байх те. Энэ зүйлийг одоо арт түмнадаас ингээд энэ хайр хүндлэлээр цаг зав гаргаад ирснийг хавгалж хараад маш их баярлсан л та. За одоо миний айгүй олон хит дуунууд ч ерөөсө клипгүй байдаг юм байна. Тэгээд клипгүй хит дуутай барин анхны үе юм уу хайшин тий. Одоо дурсамж дөрөв уйлрал гээл дуу маань амар хитэрний клипгүй ч байж байдаг. Тэгэл надад итгэж хайртан амар хитэрнээс клипгүй байж байгаа. Тэгэл маш олон дуунууд маань ингээд клипгүй хэрнээ ингээд айгүй хит болцсон. Тийм тэгээд одоо шинэ залуу үе маань Gen Z, Gen X-ийн маань бас нөгөө хуучныхаа үеийг ретро классик одоо дуунуудыг сонсдог болсон ч цаг үеийн маань мод иргэн гэдэг шиг тий. Тэгэхээр бас хуучныхаа дуугаа бас шинчилж, дүрсжүүлж, хийж одоо гоё тоглолтыг бас үнэхээр одоо урнагийнхаа хэлснээр бас тий түгээн дэлгэрүүлэх нь бас миний хувьд бас уран бүтээлч хүнийхээ хувьд дуугаараа бас соёнгийг гэрүүлэх хэрэгтэй ш нэрээ тий. Урилгыг хүлээн авч. Илэн далангуу өөрийнхөө хэмжээнд л илэн далангуу ярилцсан. Хамны явлаа шиг нэгээ тий. Чи бүр амар миний эд эрэхтэн 5 цул эрэхтэн шинээр дээр гаргаж тавьсан. Үгүй. Юутаас яг нөгөө штампан дарна гэдэг шиг бүр ингээ хот байгаа сурцсан. За ийм асуулт ирвэл тэгэл хариулчих дээ. Үгүй. Би тэгтээ нөгөө амар гоё нээлттэй байхыг хичээлээ. Тэгээд урнаа маань болохоор айгүй олон жил бараг л намайг дуулахаас л ахуулаад бараг сэтгүүлч хийсэн гэдэг шиг битэр чинь бүр жоохондоо тэгээд сонинд ажиллаж нэгэн тийм карьерээ хөгвөл аль аль нь битэр салбартаа ингээд бас амжилттай үзүүлээ. Хартай, цагаантай бүхэл зүйл тийм байх хэрэгтэй гэдэг үгнээсээ дандаа л цаахан юм яриад юм гэж юу ах вэ те болж бүтээгүй бүхэл зүйлээ ярихыг хичээлээ. Тэгээд цаг зав гаргаж үзсэн, рельсний үсийг үзсэн бүх үзэгчдэд бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тоглолтоо хийгээрээ амжилт хүсье. Өрсөлдөгч хүүч гэсэн босч ирээрээ ой. Хамтгаараа тэгээд зэхэ ажил амьдралд нь гоё амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөл бас өөрийнхөө бяцхан бизнес цаагаа бэлэглээ эмэгтэй хүмүүс, эмэгтэй шигэлтгүй эрэгтэй хүмүүст айгу хэрэгтэй цайгаа. Турaan гэсэн биш те бүр цэвэрлэгээний. Тэгэхдээ хамгийн гол нь нөгөө эрүүл мэндийн цай биш. Органик юм биш те. Органик тийм нөгөө Турк улсад үйлдвэрлэгдсэн. Энэ оддоо ярилцсан юм чи. Цайныхаа рекламыг хийчихье. Баярлалаа. Догадан гэдэг амар гоё цай байна. Би бол цай уух маш их дуртай. Тэгээд энэ цайг байнга бас авч хэрэглэнэ. Тийм нөгөө байгалаар нь аягүй гоё нөгөө цэвэрлждэг. Тийм. Гэхдээ нөгөө хориулах заалт байхгүй. Ямар нэг химийн бодисгүй юм биш те. Урамлаараа гоё пичний амттай, тэгээ гоё черриний амттай байна. Яг. Тийм. Баярлалаа. За тэгээ тураараа ч гэж гудлаа яриад байна. Чи тэгээд дуртай юм байна шүү дээ. Жингийн асуудал байхгүй байна өөртөө чинь тий. Дураараа иддэг. Гэтэ одоо дахиж нэмж турах хэрэгтэй л байгаа. Гэтэ би бас төрснийхаа дараа 84 хүрсэн шүү. Тийм үү. Ингэж явдаг болчих юм чи тий хүн. Тэгээ шүү дээ тий. Хатаа аврах шиг. Нөө даацаа. Өөрийгөө хасаад байна гэж бодуулсан чи. Дараа нь бичлэгээ харсан чи хөөх юмт ингээ хоёр талдаа найгаж явдаг. Хөөх тий. Хоёр хүүхд төрүүлээл 84. Тийм шүү дээ тий. Над шиг хүнд чинь 84. Ямар хүмүүс нь тэгээд тий аврах. Ямар хүмүүс нь турхаагаараа 50% хэлэх юм. Тэгээс чартаж хайсан шүү. 20 хил хаяа гэдэг чинь. Тэгэхээр энэ бас айгүй нөлөөлсөн байх шүү тий. Нөлөөлсөн тий. Гэхдээ эхний 20 хилээ бол цайг баясан л та. Өөрийнхөө хөдөлмөрөөр тий. Одоо бол энэ өдөрт нэгийг уух юм уу тий. Өдөрт нэгээс хоёрыг яг нөгөө лифтэн цай шиг агшуулаад тий. Гүцэн тээж байгаа дурчлах юм биш. Айгүй гоё амттай. Хориглох заалтгүй. За. За баярлалаа.